Одон дөр суваг тавтай морил би олготлогч Инхбат. Адренер нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ хүн нэвтрүүлгийг хөтлөгч ганц үх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг импортлогч биш, үйлдвэрлэгч орныг хамтдаа бүтээцгээ юуратай Multipack компани болон чанартай амьдрын юуратай FS Construction-ы Morton Residence ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны Одон дөр радиогоор хүрч байна. За, өдрийн мэнд гоношаа. За, өдрийн мэнд хүргэе. За, өнөөдрийн нэвтрүүлгийн эхэнд хэдүүлээ нэг ийм ярилцаад үзье. Одоо үнэн л юм чи яах юм бэ те? Уул нь бол Монгол хүн чинь, Монгол бичиг, босоо Монгол бичиг те. Ер нь Монгол бичигтэйгээ байсан шүү дээ те. Тэгээ байж идэл их түүхээсэн салах гэж. Хуучин одоо цагийн тэр бичиг ёс те, үүх түүхээсэн салах гэж. Дахиад одоо тэр орны нэрийг хэлгээд зөвлөл бод улсын хүчээр Монгол улсад кирилл үсгийг тулгадаг тий. Тэгээд кирилл үсэг гэдэг энэ кирилл үсгээр өнөөдөр хүртэл бид нар явж байгаа. Үр хүүхэд маань кириллээр уншаад, монгол бичгээр биш кириллээр уншиж, кириллээр нэрээ бичиж, кириллээр дэлхийд монгол гэдэг зарлаа явж байгаа. Энэ бол маш харамсмаар зүйл. Бүр байнгын хүн болго харамсаж явах зүйл нэг. Тэгээд эн чин цаагаараа ямар очтой юм гэхэлэр ингэж л байгаа л да. Уул нь бол энэ кирилл үсэг шүү дээ тий. Энэ хэл гэдэг юм уу тий. Хэл бичиг. Энэ зүйл чинь уул нь улс их орны чинь үндэс суурь нь байгаад. Одоо жишээл өнөөдрийн ярих гэдэг энэ гант хотох гэдэг хүний хэлсэн үг байгаа байхгүй. Хэл бол ард түмний оршихуйн үндэсний хэл бол. Соёл бол үндэснийх нь язгуур байхгүй. Тэгэхээр хэл соёл хоёр нь үндэснийхээ ирээдүйг баттгах үнэт зүйл юм а гэж хэлсэн байгаа байхгүй энэ хүн. Тэгээд хийсэн ажлуудаараа амьдралаараа тэрийг баталсан. Тэгэн гол нөгөө босоо монгол бичгээс нь холдуулаад тэ кириллийг тулгаж байгаа. Тэгэн гутал тэр дундаас хамгийн том хүчрэхэг одоо эрдэмтэн болох цэндийн дамжин сүрэнгачин. За тэгвэл монголчуудад үнэхээр ингэ тулгаж байгаа бол кириллийг авъя. Гэтэл өөрөө тэр зөвлөлт бод улс гэдэг юм уу за Орос гэж хэлж дээ. Гэтэ яг нь 10 дугаар 100 гэхэр чинь бол Киевийн Рус гэж явна л да. Орос гэж ярихгүй л дээ. Киевийн Рус гэж явна. Ханилэг маягаар л явж байгаа шүү дээ. Тэд нар чинь болохоор энэ кирилл үсгийг Болгараас авч байгаа. Болгарууд бол яаж ийм гэхэлэр өөрсдийнхөө нөгөө нэг үнэн алдартан буюу нөгөө ортодокс гэдэг шүү дээ. Тэр шашнаа бусад улс орондод ингэ түгээхийн тулд соёлын хамгийн том түгээж болгодог одоо хүргэдэг хамгийн үр нөлөөтэй ажилтдаг юм чинь шашин шүү дээ тий. Тэгэнгүүт ортодокс шашныг эргэн тойрондоо түгээхийн тулд нөгөө нэг бичвэр юмудаа бүгдийн шашныхаа бичвэрүүд бүгдийн кириллээр гаргаад тэгэнгүүт эргэн тойронд нөгөө тэр ханилэг манлэг нэтер юм чинь кирилл үсгийг авч байгаа байхгүй. Ингээд Киевийн Рус анх кирилл үсгийг аваад тэгээд одоо Орос чинь өнөөдөр хүртэл явахдаа кириллийг барь явж байгаа. 10 дугаар зуунаас хойш байхгүй. Тэгэнгүүт одоо 20 дугаар зуунд бүтэн 110 зууны дараа 20 дугаар зуунд буюу 1940 одоо оны ихээр баха. Тэг чин цэний намжсан 41 42 онд үлдээ кирилл үсгийг яг монгол хүнд зориулаад буулгадаг. Ингээд монгол хүн зориулж хийдэг. Тэгээд тэр үед нөгөө нэг босоо монгол бичгийг ашиглахгүйгээр тэрний ч өмнө хид хидэн бичиг туршиж үзсэн байдаг шүү дээ. Зөвлөлт бод улс чинь тулгаж байгаа байхгүй. Яах гэдэг нь ихлээр нэгдүгээрт өөрсдийн одоо нөгөө нэг хувьсгал те энэ улаан хувьсгал гэдэг юм хамт нэвтрүүлэх гэдэг хэл бичгээр нь дамжуулж. Хоёр талд нь болохоор энэ их түүхээс нь монгол хүн гэдэг тэр үндэсний бахархлаас нь одоо бүх юмас нь тастаж хаях гэдэг. Дахиад ингэж нэр оруулах гэдэг. Дээрээс нь төрийн хэрэг болж байгаа бүх процессуудыг нь кирилл үсгээр явуулж иж өөрсдөө хянах гэдэг. Ингээд монгол хүнийг ингээ бүр их түүхээс нь салгаа хийчих. Гэтэл тэнд байгаа бүр хүчрэхэг зоригт нөгөө нэг их оромчд болох те тэр сэхэтнүүд чи яаж ийм гэхэлэр тэндийн дамжин сүрэнгач болохоор за кирилл үсгийг нь зохиогоод те монгол дээр кирилл үсгийг буулгалаа. Урд нь бол латин матин үсэг ашиглаж ирсэн зураг хүрэг байдаг штэ манад чи. Дэлгүүр гэдгийг чинь латинаар ингээ бичиж байсан ч байдаг те. Тэнгүүд латиныг өгөх гээд болохгүй монголчууд авч чадахгүй л гот нь кириллийг оруулдаг. Кириллийг нь цэндийн дамжин сүрэнгаа яг ингээд монгол хүн зориулаад те 35 үсэгтэйгээр нь тэгээ яаж үг бичих дөрүн бүрэн бүгдийг зохиодог. Тэгчээд цэндийн дамжин сүрэнгаад би их түүхээс нь их орноо те монгол түмнээс салгацсан шүүгээд дотор нь бугалж явсан юм а яаж эргэж зөвтгөж гаргадаг вэ гэхэлэр нөгөө нэг одоо ингээд нөгөө босоо монгол өчгөр байгаа Монголын нус тавьж байгаа шүү дээ те Монголын нус тавьж байгаа кирилл дээр буулгадаг байхгүй. Ингиж монгол хүнд чи одоо ийм юм болсон ч гэсэндээ чи монгол хүн шүү гэдгийг тэр шинээр орж ирсэн кирилл үсгэн дээр нь хүртэл буулгаад нус тавьж байгаа авчирч өгдөг байхгүй. За тэгэн гутал түүний өнөөдрийн ярих гээд байгаа хэл бол ард түмний оршихуйн үндэс гэдэг шүү дээ те. Уул нь бол хэл тэр хэл хичнээн амьтай, хичнээн олон жил байна, хичнээн 100 мянган жилээр байна те. Тэр чинь нэг юм амьтай сүнстэй байгаад байгаа хэлбэр. Хэл устж үгүй болсон тохиолдол дэлхийд маш их байдаг. Ингээд их оронгүй болж байна гэсэн үг тэр хүмүүс. Өөрсдийнхөө үндэс язгуурыг мартчихна гэсэн үг. Тэгэн гут их хэл гэдэг чинь ийм одоо хэдэн мянган жилийн өмнөөс явж байгаа монгол хэл дээр авъя л да. Монгол хэл чинь хэдэн мянган жилийн өмнөөс явж байгаа ийм том удам мод гэж бодъё ирвэл. Монгол хэл. Тэрний мөчр болгон үндэс болгон тэр навч нахаа болгон өөрөө юу юм гэхээр нутгийн аялга байхгүй. Тэгэн гутал
нөө зөвлөлтөд чи хийж байгаа хамгийн заваа юм кириллийг өгч штэ тий. Гэхдээ Боредуудад маань тэр кирилл дотроо дахиад кирилл үсгийг нь дахиад солиод өөрчлөөд тэгэн гутлаа ойлгуулахдаа энэ Боред гэдэг чинь тий тусдаа хэл та нар тусдаа ийм бүр ийм Боред төмөн ийм одоо юу гэж ойлгуулад бүр нэг Монгол гэдэг юмнаас нь бүр салгаж байгаа байхгүй. Ингээд цаашдаа нэг яг тэр нэг удган модны чинь үнс өчр бүгднгийн тасдаж хайж байгаа хэлбэр. Ингэхээр нэг 10 сая хүн 20 сая хүн монгол хэлээр ярьдаг байсан бол ингээд нутгийн аялал дуудлагын чинь чи монгол хэлнийх биш чи чинь тусдаа юм дахиад мод байхгүй гэж ойлгуулад тэд нар маань ингээд тусдаа гараа явуулчихсан. Энэ хэлээр чинь өсрөөл нэг 2 сая хүн 3 сая хүн ярьдаг болно. А ингээд бүр тоо багасах юм бол ингээд цаашдаа хэл матагдана. Хэл байхгүй бол монгол байхгүй болно гэсэн үг. Бүр ийм заван бодлого. Тэгсэн чинь энэ заван бодлогын эсрэг хэн тэмцдэг вэ гэхээр энэ өнөөдрийн яриад байгаа гончгийн ган тогтох гэдэг хүн. Түүний өмнө Бямбер энчингаа, Цэндийн дамдын сурангаа энэ сэхэтнүүд маань тэрийг мэддэг учраас яг тэр том бодлогын эсрэг тэмцэж чаддаг. Тэгээд яаж тэмцэх вэ гэхээр шүү дээ тий. Ерөөсөө л өнөөдрийн бидний одоо яг одоо бол ингээ хүүхдүүдэд монгол хүчээр хичээлээд орж явж байгаа тий. Энэ бол маш зөв алхам. Тэгэн гол тэднэрт маань одоо жишээлбэл агуула гэдэг бичиг байна гэж бодъё л доо. Тэрийг кириллээр уншчихна хүүхдүүд маань. Уншчлаа. Агуула гэдэг үг ямар учиртай үг юм бэ гэж мэдэхгүй. Гэтэл монгол бичгийн чинь хамгийн үзэсгэлэнтэй хамгийн гоё нь юу вэ гэхэлэр утгатай нам бичдэг. Утгатай намт те. Одоо жишээлбэл хад жимсний жимс шүү дээ. Хад жимс шүү дээ. Хад жимсийг хадаа гэж өөрөөр бичдэг. А юм хадахыг болохоор те хадах гэдгийг арай үйл өгчөөс арай өөрөөр бичдэг. Тэгээд нөгөө хад чулууны хадыг бас зүгээр хад гэж шууд бичдэг гэж чинь. Ингээд монгол бичигчин өөрөө бичигдэхдээ үгийнхээ үндсийг хамт бичдэг. Тэгэн гол уулыг агуулаа гэж байгаа хэлбэр чи ямар учиртай юм бэ гэхэлэр агуулах гэж хэлбэр байж болно. Эсвэл яг дийлэнхийн барьдаг нь болохоор агуу том гэдэг те том гэдэг ийм утгыг нь оруулаад агуулаа гэж бичсэн байдаг учраас ямар ч одоо өвөр монгол хүн, ямар ч бурайд хүн те ямар ч одоо халах монгол хүн гэдэг ч юм бүгд ингээд хараад тэрийг харангуутлаа энэ уулыг хэлж байна. Энэ бидрийг холбоод байгаа ганцхан тэр нарийнхан утас нь баггүй уул нь. Тэгээд энийг тастаа хайчингууд л нөгөө хэд чинь эргүүлээд тэмцэхдээ яаж нэхлэр тэгвэл одоо байгаа хэл дээр нь эртний түүхээ авчираад тэн дээр байдаг гэсэн үг дуудлага одоо юу гэдгийг те нутгийн аялга юу яаж бичдэг тэр болгоныг эргүүлээд тол бичгийг нь гаргаж ирээд одоо чи одоо ингээд одоо 2300 он монд ч юм уу те нэг нөхөр агуулаа гэсэн бичиг одоо тэр үед одоо ярихлаар мэдингээ үг бол ингээд өөрчлөгдсөн байна. Тэгэнгүүт агуулаа гэсэн бичиг юуныхан болоо гэд хайхад энэ монгол юм биш үү? Би чи монгол хүн биш үү гэдгээ мэдэх боломжтой байхгүй. Ийм чухал салбар энэ хэл гэдэг бол. За тэгэхээр өнөөдөр ярих гэдэг гончгийн ган тогтох гэдэг энэ эрхэм, энэ абууга гэж хэлээ л дээ. Бүр энэ том эрхэм юуг бидэнд хийж үлдээсэн юм бэ гэдгийг хэдүүлээ мэдчих авах юм. За бүр өстө нөгөө өлмид нь л сүгдэж амьдрий да энэ хүмүүсийнхаа. За түүний хувьд болохоор шараад гэдэг овогтой. Шараад гэдэг овог нь болохоор Монголын угсааны эртний овог шүү бүр. За шараад овогтой гончгийн ган тогтох гэж хүн. За энэ хүн болохоор Дорнод аймгийн Чой болсон хотод гончиг гэдэг байгаа тий аавынхаа болон бүтэд хэмэх ээжийнхаа энэ хоёр хүний гэр бүлд 1949 оны 7 сарын 5-ны өдөр төрсэн байдаг. Айлын 2 дэх болон мэндэлсэн. За тэгээд эцэг гончгийн хувьд болохоор 1933 оноос ахуулаад ер нь одоо багийн дарга гэж хэлдэг тий багийн даргаас ахуулаад ер нь удирдах албан тушаал эрхэлж явсан боловсралтай ийм хүн байгаа байхгүй. За тэгээд ерөөсөө энэ хүн чинь аав нь болохоор өөрөө бүр 18 настайгаас ахуулаад одоо Монгол Рос цэвтмэдэд үйлдвэр тий энэ үйлдвэр чинь бүр ерөнхий нэгтлэн хүртэл дэвшиж ажиллаж явж байсан ийм эрхэм байдаг. А тэгээд эргүүлээд эхнэр болон энэ хүн хоёрын гончиг гэдэг энэ хоёр хүний хувьд болохоор хүүхдүүдийг ерөөсөө боловсралтай болгох. Ерөөсөө боловсралтай болгоно. Тэгээд одоо жишээлбэл хаа байсан 30 он 40 50 он 60 он гэхэд ч одоо Монголд ийм зургийн аппарат гэдэг чинь ховор шүү дээ тий. Тэгтэл хүүхдүүд нь юу сонирхолтой вэ? Тэрийг нь хитэн дөргөж хамаагүй олж авчираа хүүхдүүдтэй өгдөг. Хүүхдүүдийгээ боловсруулах гэдэг. Биеийн тамир хичээлүүлдэг тий. Сурах боловсролд маш их цагаа зарцуулдаг ийм хоёр хүн байж. А тэгээд энэ хоёр хоёулаа эхнэр нөхөр хоёр хоёулаа ч ер нь бас боловсролтой ийм сэхэтэн усуд байсан учраас аль болох нөгөө нэг ийм орчин үе рүү тэмүүлдэг. Хүүхдүүдийг аль болох тийм юмуудыг үзүүлж харуулдаг. Язал дуу хөгжмийн хувьд гэртээ хэрглэж байгаа тавилга одоо гэрийнхэн соёлын хувьд гэсэндээ арай тийм орчин үеийг байгаад идэг. Түүний дагуу энэ ган тогтох гэдэг хүү өсчээ. А тэгтээ Боред. Тэгээд энэ хүүгийн хувьд болохоор ингээд ийм орчин үе рүү тэмүүлүүлээ те хотод сургууль сургаад ингээд улам боловсралтай болгоё гэж аав ээж нь тэмүүлээд идэг. А хүү болохоор хөдөөрөөгөө шигдээд идэг ийм хүү. Тэгээ өвөө нь болохоор одоо Боред одоо Баава гэдэг шүү дээ те. Яг л Боред Баава нарыг одоо Боред Баава аахгүй өвөө нь. Тэгээ ерөөсөө өвөө рүүгөө л очдөг энэ хүү.
гандагдах гэдэг хөө багасаа. Тэгээд тэнд очиод нөгөө нэг бурайд өвөөгийнхээ хажууд тэгээд өвөөгийнхэн дээр бурайд аялга маялгач гэдэг юм уу те нутгийн аялга энэ минь айгуу дуртай. Эргэн тойрны нутгийнхны гоё ярьж байгаа хэлмэлт айгуу дуралдаг. Тэнд очиод өвөөгийн хажууд сонсоол ингээл хамтдаа байгаа тэр нутгийн уцуудаа байгаад ийм дуртай ийм хүү байсан байгаа байхгүй юу. За тэгээд ер нь манай бурайд түмэн маань ямар үлээ те маш арчаатай, маш цэвэрч хашаа хорон ямар гоё байдаг үлээ. Ийм айлд өссөн байгаа. За тэгэл ерөөсө багасаа өвөөрөөгөө тэмүүлсэн ийм хөхтэй байгаа байхгүй юу. За тэгээд Чаа болсон хотын одоо 1-р 10 жилийг дүүргээд тэгээд сурагч байхдаа бол 5 онцын эзэн гэдэг. Тухайд манайхан мэдж байгаа 5 онцын эзэн гэдгээ шилдэг сурагчаа тодорч ирсэн гэж байгаа. Тэгээ ерөөсө баг улчир наснаас ахуулаад ганц хотхын хувьд болохоор ёс заншил одоо бурайдсан олныхоо дунд өвөөгийнхэн дэргэд монгол хэл, монгол соёлоороо бахархаж өссөн. Тэгээ цаашдаа ер нь өөрөө ч гэсэндээ энэ хүүхд 10 жилээ төгсөхдөө л ерөөсө чиг нь гарцсан байсан юм шиг байна. Монгол соёлоо судлах, монгол хэлээ судлах, энэгээр мэрэгших те ийм хүсэл эрмэлзлээ өвөртөд 1967 оноос 1971 онд Улаанбаатарт ирсэн байна. 67 оноос. Тэгэн гутлаа улсын багшийн дээд сургуулийн монгол хэл уран зохиолын ангид суралцж төгссөн. За монгол хэл уран зохиол. Тэгэн гутлаа одоо би мэдчихэл юм бол монгол хэл гэхээр л ингээ нэг шүлэг бичүүлээл, нэг зохиол бичүүлээл, юм цээжлүүлээд гэдэг ингэж бодсон чинь эн чинь цаанаа өөрөө хэл шинжилэл. Хэл гэдэг чинь өөрөө их орон. Энийг хардаг байгаа байхгүй. За ингээд хүү ямар ч ирээд улсын багшийн дээд сургуульд суралцаад хэл уран зохиолын ангийг төгссөн гутлаа өргөжлүүлээд тэр сургуультай бүр багшлаад үлдчихэж байгаа. За тэгээд 71 оноос 75 он хүртэл улсын багшийн дээд сургуулийн монгол хэлний тэнхим багш хийсэн байгаа. За тэгээд 75 оноос 1992 оны хүртэлх одоо энэ хугацаанд болохоор шинжлэх ухааны академийнхаа хэл уран зохиолын эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. За ингээд ер нь бол тэр өвөөтөөгөө байсан цагаас хуулаад ерөөсөө бүр яг ойлгоцсон. Тэгэл тэр жигтэй амьдралаа дуусна тусдал тэр жигээр л явсан. Ерөөс энэ замаас гараагүй. А энэ хоорондоо бол нэг хүн байтугай те нэг одоо юм байгуулгын хийж барахгүй хэмжээний тим том ажлуудыг бид бүхэнд хийж үлдээсэн байдаг. Энэ нь өөрөө Монгол хүнийг үндсэн түүхээсээ салахгүй байх тэр утас нарийн утсыг хийж өгсөн учраас өнөөдөр хідүүлээ одоо ноос тавж байгаа гэдэг юм уу иймэрхүү юм уу да энэ эрхмүүдийн ачаар бид нар мэддэг эргээд бид нар хүннүү гүрний үргэлжлэл их Монгол улсын үргэлжлэл гэдэг юм уу те энэ болгоноогоо мэдэж бахархаж Монгол үндэстэн одоо хүртэл огшин тогтнож байгаагийн тэр холбоосуудыг энэ хүмүүс хийсэн байдаг байхгүй. За тэгээд жишээлбэл 1975 онд шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар орж ин гэж штэ тий. Тэгэн гутал манай хүн чинь 50 он. За тэгээд 75 он гэхэр 25 6-ах наснда ч юм уу тий байгаа. Тэгэн гутал яг энэ үед чинь шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр болохоор Базрын Ширин Дөвгөө байгаа. За Базрын Ширин Дөвгөөний үед чинь манай одоо Монголын шинжлэх ухааны академи хэрхэн хөгжиж исэн бэлээ. Ядчижил тэр дотор чинь хин ажиллаж байгаа лээ. Хамгийн ойрхон гэх юм бол манай хүнтэй хамгийн ойрхон гэх юм бол 1977 оны 3 сард Бэмбэр Энжингоо нас ордог. Тэгэхээр 77 он энэ хүү 75 онд орсон гэхээр 75 онд ороход нь шинжлэх ухааны академи хэл уран зохиолын хэл шинжилгээний хүрээлэнд нь Бэмбэр Энжингоо байсан байж тарах гэдэг байна. За тэгээд энэ үед бол нөгөө нэг том эрдэмтдийн өстө нэг доор нь байгаа. Цэндийн дамдын сүрэнгаа, хөдөөгийн перлэгва. За тэгээд Жунжаа багш, дээрэс нь Бэмбэр Энчин гэх мэтлэн энэ хүмүүсээс энэ хүү жоохон хүү байхдаа тэр хүмүүсийн нөгөө нэг чиглүүлэх тэ бүх юмыг сонсож авсан байх ийм аттай байгаа байхгүй. За тэгээд им хээрийн судалгаа модлогонд их явдаг. Яах гэж явж байгаа нөхөр өөрөө ч нэг хэл шинжилгээ гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгэн гутал яг нэг төрөний хэлжсэнээр монгол хэл гээд энэ том мод байла. Энэ том модны чинь мөчр нахиа болгоно нь одоо энэ нутгийн аялга юм аа. Одоо тэгэн гутал манай дөрвөд ойрд гэдэг ч юм уу, тий. Одоо тэгэл баяд гэдэг юм уу ингээд ер нь бол ингээд газрын бүхэл одоо энэ хүмүүсийн маань ярьж байгаа нутгийн аялгууд эн чинь бол их монгол хэлний маань дархлаа. Энэ хэлээр хэдий олон хүн ярьж ийн энэ хэл тэдэн 100 мянган жил үргэлжилнэ л гэсэн үг. За тэгээд энийг судалж байгаа юм. За тэгээд судлахтаа монгол хэлний нутгийн аялгуул судлал гэдгийг хэлүүлж байгаа байхгүй энэ хүн. За тэгээд олон жил ажилласан энэ гол судалгааных нь ажлуудын зөвхөн нэг нь гэхээр монгол хэлний нутгийн аялгуул судлал юм байлаа. Тэр дундаа бурайд судлал, өөрөө бурайд ч тий, бурайд судлаа. Тэгээд нутгийн аялгуул бол хэл оршин тогтнох амин сүнс гэдгийг аль хэр залгуухтай ойлгоцсон. Тэгээд үе үеийн алдартай эрдэмтэд энэ талаар л судалдаг. За чи монголоо хайж байгаа бол ерөөсө хэлнээсээ л эхэлнэ. За тэгэн гутал чиний урдны уншижсэн одоо жишээлбэл бурхны шашнаас гарч ирж байгаа тэр шашны судлалаас гарч ирж байгаа үг өгүүлбэр тэр нөгөө талдаа бас тэр бөө мөргөл шүү дээ. Бөө мөргөл чинь одоо жишээлбэл хэдэн зуун жилийн өмнөх тэр онгод орж ирлээ. Тэр онгод орж ирээд хэлж байгаа үгнүүдийг одоо цагийн хүмүүс ойлгохгүй шүү дээ. Бид нар жишээлбэл одоо ингэ зарим мэджил байгаа. 800 жилийн өмнө байгаа их Монгол улсын үеийн баатруудаа ч юм уу ард иргэдтэй бид нар хэрвээ ингэ шууд одоо ярилцаад ингэ барих боломж олдох юм бол бид нар хэлийг нь ойлгохгүй гэдэг шүү дээ. Тэгээ бүр цаашлаад хүннөө гүрэн ойлгохгүй. Тэгээ жужаа мужаа ингэ эдгээр шиг ойлгохгүй шүү дээ. Гэтэл тэрний чинь хэл үг өгүүлбэр тэр нэг хэлээд байгаа үгүүд хаана байд юм бэ гэхээр нутгийн аялга донд байд юм бэл.
За тэгээд тэр нутгийн аялгыг ингээд ямар үгний үндсийн юг хэлж байгаа гэдгийг ингээд бүх аялгуудыг судлаад тэрүүгээрээ эргүүлээд түүхэндээ гарч иж байгаа тайлж чадахгүй үгнүүдэд олдог. Тэрэн дээр нь эргүүлээд кирилл дээр ч юм уу те толбичүүдийн бүтэнгийг гаргадаг. Энэ ийм учиртай үг шүү. Энэ ингэдэг байсан юм билээ. Яагаад тэгэхээр ийм гэх юмчлаа. Ингэж ажиллаж байгаа байхгүй. За тэгээд монгол хэлэнд бол шүү дээ те. Үндсэн 4 том нутгийн аялгуу байдаг гэж үздэг. 4 том. Халах, бурайд, өвөрлөгч, ойрд гэж явдаг. За тэгвэл эдгээр аялгуунууд нь мэдээж дотроо олон бас задаргаатай. Тухайн хэл нь бол нутгийн аялгатай олон хүн ярих тусам л тэр хөл бүр амьтай, хүчтэй байна гэж хэлдэг. За хамгийн ойлгомжтой жишээ бол нөгөө бидний мэдих одоо жишээлбэл англи хэл байна л да тийм. Англи хэлээр ч одоо дотор ингээд маш олон дэлхийн олон хүмүүс ярьж байгаа. Маш олон хүмүүс тэрийг сурахыг хүсээд байдаг. Гэтэл тэр чинь дотроо нөгөө British англи те American англи гэдэг. За тэгээс сүүлдээ бүр энэтхэгийн англич гэдэг юм уу те Солонгосын англич гэдэг юм ингээд өөр өөрсдийн гэсэн аялгаутай болоо явж байгааз энэ хэл ингээд хүчрэхэг болоод байгаа хэлбэр байхгүй. Тэрнтэй адилхан монгол хэл чинь бас ялгаа байхгүй. Яг тийм үндсэн хэлтэй тэрнгээр нь ингээд нутгийн аялга ингээд хөгжөөд явдаг. Амьтай байгаагийн хэлбэр. За тэгээд манай ган тогтох гэдэг энэ хүн маань бол шинжлэх ухааны актанд ажиллаж байхдаа Монгол нутгийн аялгау судлах одоо энэ ажилд бол 20 гаруй жил идэвхтэй оролцсон. Монгол улсынхан ихэнх аймаг сумдад явж хээрийн судалгаа хийж байгаа. Тэгээ нутгийн аялгау, дээрэс нь нутгийн аман одоо дамжсан юм одоо туйл мойл гэдэг чинь тийм иймэрхүү юм уу аман зохиолууд угсаатан судлалын баялаг материал энэ болгоныг цуглуулсан. Тэгээ энэ материалууд дээр тулгуурлаад нутгийн аялгауны онцлог шинж одоо ялангуяа үгсийн сан одоо жишээлбэл ойрд гэдэг юм уу тэр одоо аялгаар ярьж байгаа улсуудад маань нэг үг байгаад байдаг. Тэр үгийг нь халахуд ойлгодгүй. Тэ гэх мэт гэтэл тэдэр нь болохоор хаанаас ирсэн ямар очтой үг юм гэдгийг нь тайлж хооронд нь холбоосуудыг хийж өгдөг. Ингээд бид нар тэр хүмүүстэйгээ хэлээрээ ойлголцож бид нар нэг хэлээр ярьдаг шүү. Бид нар нэг үндэстэй шүү гэдгийг мэддэг байгаа байхгүй. За зүгээр л хамгийн одоо наад захын хийж байгаа ажлууд нь гэхэд шүү дээ. Монгол хэлний нутгийн аялгаа гэдэг бүтээл одоо энэ том ном хэвлүүлсэн байгаа байхгүй. Энэ 2002 онд гарсан. Бурайд аялгауны үгсийн сангийн талаар бурайд аялгаунд дах загас агнуурын холбоотой үгс. Энийг бол хаав 1989 онд гаргасан энэ хүн. За дээрээс нь бурайд аялгауны үгийн сангийн бүрэлдэхүүний онцлог 1993 онд гаргаж ирсэн. Сэлэнгийн бурайд аялгауны үгийн сангийн онцлогийг 1999 онд гаргаж ирсэн. За ингэж тайлахдаа одоо нөгөө бидний одоогоор хэрэгжилж байгаа нэг те үсэг бичгнээр нь буулгаад тэнгуут бид нар тэрийг ойлгочоод нөгөө хүмүүстэйгээ харилцахад тэр нь энэ шүү гэдгийг мэдээд байгаа байхгүй. Одоо жишээлбэл бид нар баава гэдэг үгийг мэдэхгүй байж л те. Тэгээ байж л баава гэдэг чинь ийм ахмад настай бурайд хүнийг хэлж байгаамаа гэд ингээд орчуулад өгчингууд л бурайд баава гэдэг бид нар бүгд мэдээд ингээд бид нар чинь нэг үндэстэн шүү гэдгийг мэдээд яваад байгаа байхгүй. Гэх мэтлэн зүгээр наад захын жишээ те. За тэгээ бурайд аялгауны үгийн сангийн талаар нийтлүүлсэн хамгийн том бүтээл нь бол бурайд аялгауны толь бурайд аялгауны толь гэж байдаг. Зохиогч маань болохоор уул бүтээлээ 1980-ад оны дундуур нийтлэгдсэн. Бүгд найрамд Монгол Ард улсын нутгийн аялгауны толь бичих гэж ийм том 3 цуврал бүтээл байдаг. Энэний нэг болгож хамтд нь хэвлүүлсэн байдаг. Үүнийг нь болохоор хэвлэгч жагаад амжаагүй мөлий. Тэгээд сүүлд 1993 онд Сөүл хотод бас цөөн тоогоор хэвлүүлж авчирсан байт юм байна. За тэгээд энэ уул толио шүү дээ тий. Бурайд аялгауны үгсийн сангийн материалаар сэлбэн баяжуулаад 2011 онд нэрт Монгол эрдэмтэн Мастайтрын Монгол судлалын төвийн судалт багтаан гаргасан нь бурайд аялгауны үгсийн сангийн судлалд үлэмж ач холбогдолтой бүтээл болсон байдаг. За бурайд төмний аман зохиолын хувьд нийтлэгдээгүй бурайд бөөгийн дуудлага гэж бас байдаг. Тэгээ үлгэр төлсийг нь багтаасан цомирлгийг 13 ноёдын дуун хэмээн нэртэйгээр эрдэмтэн цолоогийн хамт хэвлүүлж бас ард түмэндээ барьсан байдаг. Зөвхөн бурайд судлал, бурайд аялгау гэдэг юм уу энэ хэл дээр ингэж хүргэсэн байдаг. Тэгин гол одоо нөгөө ингэдэг штэ. Оросын бурайд, Монголын бурайд гэдэг те. Эн чинь бол Оросын бурайд, Монголын бурайд гэдэг үг байхгүй юу? Бурайд гэсэн энэ л зүйл байгаа. Бурайд гэдэг чинь Монголын маань бас нэг овг аймаг. Гэтэл энэ болгоны чинь голоор нь хил хуваангуутлаа те. Чи Оросын бурайд шүү гэж ингэж хэвээд байгаа. Чи Монголын бурайд шүү гэж хэвээд байгаа боловч энэ хоёр чинь уул нь нэг хэлтэйгээ, нэг хэл бичгтэйгээ байсан бол хамтдаа ойлголцоод нэг үндэстэн шүү. Энэ чинь Монгол үндэстэн шүү гэж явах хэрэгтэй байтал нөгөөдх юм дундуур нугангуутлаа. Чиний бичиг чинь гээд одоо нөгөө нэг одоо бурайд одоо Орос хойд те. Хойд бурайдууд маань болохоор нэг юм ээч үсэн үсгт бичдэг шүү дээ те. Ингээд тэдний маань ярьж байгаа хэлэн бүр ингээ холлоод алсраад ойлгохдохгүй болоо явцсан. Монголд байгаа бурайдууд маань хоорондоо ойлголцохгүй тэгээд тэр зүйлд ойлголцохгүй болоо явчихж байгаа байхгүй. Ингэж цаагаараа биднийг ингэж жижиглэж те. Ингэж алсрах бодлогыг бидэд хийж өгсөн байсныг энэ хүмүүс эсэргүүцээд эргүүлээд ингээд хийгээд байгаа байхгүй. Том зэрэг байгаас тий. За тэгээд эх орныхоо төлөө гэдэг юм уу одоо бид нар нөгөө нэг эх орныхоо төлөө юм хийгээч энэ төр гэлдэг. Тэгэн гол том нэг баатарл өгүүлсийг юм шиг тий. Эсвэл одоо яадгийн нэг
гараал байлдаал тулдаад явчих юм шиг эсвэл одоо юу гэдгийг ингээд бахархуулах ёстой юм шиг бид нар ийм том зүйл боддог бол яг эсэмнэр эх орныхоо төлөө юм хийнэ, үндэснийхөө төлөө юм хийнэ гэдэг чинь ерөөсөд энэ байгаа. Тэ? Хамгийн одоо хүний чадах зүйл бол энэ байгаа байхгүй. Тэгээ чимээгүй хийсээр явсан. Гэтэ энэ хүнийг яагаад бүр ингээд энэ болгоныгоо ингээд би ийм юм хийсэн шүү гэж ингээгүй юм бэ гэдэг нь өөрийг нь батлаад өчөж байгаа байхгүй. Энэ сэхэднүүд чи хизээч өөрийгөө магтаж дуурж байгаагүй. Харамсмаар нөгөө нэг гашуун үннийг түрүү хэллээ шүү дээ. Цаашдаа ингээд биднийг алслах. Тэгээд энэ Монгол төмнийг хооронд нь ойлголцуулахгүй болох тэр балиар юм хийцэн байгаа. Монгол хэлний хүчийг сулруулах бодлого гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт энэний чи араас монгол хэлний нутгийн аялгуунуудыг бүгдийг нь тусдаа хэл гэж ойлгуулад худлааг бол одоо нөгөө тод жишээ нэх юм бол аялгуу бол тусдаа. Хэл бол ийм ээ гэж биднийг ингээд салах гэж оролцсоных нь эсрэг энэ хүмүүс тэмцсэн байсан. За тэгээд одоо энэ зүйлийг ойлгоцсон эрх мэдт чин эргүүлээд юу хийж байгаа юм гэхээр одоо жишээлбэл энэ хүн ингэж бурайд судал модал гэдэг хэсэг цагийг өнгөрөөж штэ тий бурайд хэл нутгийн аялга маялал гэдэг тэгээд ёс заншил энэ тэр бүх юм судалж жагаад одоо эргүүлээд юу гэх юм гэхээр нөгөө нэг тэр юмд өртөөд 20 30 жилээр 30 жилээр угаагдаад гараад ирсэн өөрийнхөө хүүхд түүхийг мэдэхгүй байгаа одоо тэр бурайд хэлтэй хүүхдүүдэд биш штэ тий Монголын нууц тавчааг бурайд хэлэн дээр яг тэр өөрсдийнх нь хэлж байгаа хэлэн дээр орчуулж буулгаж өгч байгаа. За чи бол монгол хүн шүү. Чамайг бурайд гэж байгаа тий. Гэтэ чи бурайд чин Монгол хүмүүсийн нэг хэсэг. Тэгэхээр чи монгол хүн шүүгээд Монголын нөөц тавчааг нь бурайд хэлэн дээр буулгаж өгдөг. Хөөе нэг цэнхэр ном байдаг тий. За тий. Тийм шүү. Тий. Бүр ийм эрх мэдийн талаар бид өнөөдөр ярих гээд би бүр ихтэй хаанаас нь яаж их өөр ингээл барахгүй л байна л да. За эхний хоёул хамтран хэлийг танилцуулчих. За тэгье. За тий. За импортлогч биш үйлдвэрлэгч орныг хамтдаа бүтээн евротой мультипак компани өнөөдрийн дугаарыг ивентэтгэж байгаа. За энэ компани нь баглаа буудлын зориулттай ороох болон багцлах полиэтилен хальсыг дотооддоо үйлдвэрлэн харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлж тогтмол нийлүүлдэг. За тэд баглаа буудлын хэрэглээг мэрэгжлийн түвшинд тодорхойлж зөвлөгөө өгч захиалгыг найдвартай ханган ажилтдаг үндэсний үйлдвэрлэгч компани байна. За мультипак нь 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани өгөөд хэрэглэсэн хальсыг буцаан авч дахин боловсруулах замаар байгаль орчин дээлтэй хариуцлагатай үйлдвэрлэлийг хэрэгжүүлж ажилтдаг. За багцлагч хальс гэж байгаа. Энэ нь болохоор хүнс болон ахуйн барааг тээвэрлэх, хадгалах, ус чийг тоос шорооноос хамгаалах, агшилт өндөр бат бөх шин чанартай. За мөн ороогч хальс гэж байгаа. Үүгээр хүнс тоног төхөөрөмж, тавилга, бараа материалыг хамгаалалттай багцлах, тээвэрлэлт хадгалтын үед гэмтэл бохирдлоос үрдчилсэн сэргийлдэг. За баглаа буудлын чанартай найдвартай шийдлийг тэд санал болгож байгаа юм байна. За 7755 техник дугаарыг оцвол мультипак явууц байгаа. Нисэх рүү ороход нэг юу байдаг штэ. Ачаагаар ингээд ороод гэж штэ. За тий. Тэр чинь мультипак явах байхгүй. Ямарваа нэгэн юмны аюулгүй сав баглаа буудлал юм байна штэ. Зүг. Яг Монголын тетрапак, мультипак, тетрапак гэдэг чинь болгонд савлгаа штэ. Цаасан савлгаа штэ. Тэр мэрийг бас ийдэг гэсэн. Тийм үү тий. За ийм гоё одоо дотоодын хөрөнгө оруулалттай өөрсдөө үйлдвэрлэж байгаа ийм компани одоо манай нэвтрүүлгийн ивент тэтгэлээ. Баярлалаа. За баярлалаа. Сая би зүгээр бас л алдчихээн. Бидний нөлөө энэ байхгүй юу? Бид нар ингээл нэг юм тустай юм шиг ойлгогдоод тустай юм шиг угаагдаад явцсан. Бурайд хэл биш энэ чинь бурайд аялгуу байхгүй юу? Нутгийн аялгуу маань байхгүй юу? Тэгин гутал Монголын нус тавчааг бурайд аялгуугаар одоо Монголой Ньюша Топшон гэж болгож байгаа байхгүй юу? Тийм байна. Гоё байгааз тий. Тэгэд энийг 2018 онд нийтлүүлсэн байт юм байлээ бүр сүлд. Гэхдээ одоо тэр аялгуугаараа одоо дуудана гэсэн үг байхгүй Монголын тавшаага тий. Монголын тавч байгаа. За ийм шүү. За ер нь бол одоо өөрөө нөгөө нэг яг ахмадуудынхаа тулд тий бурайд өвөө эмээгийнхаа дунд өссөн нөгөө хүүчин тий яг энүүгээрээ эргүүлээд Монголын нус тавшаага аялгуугаараа ингэж буулгадаг. За тэгээд дараагийнх нь их юм бол Монгол бичиг гэж том одоо зүйлийн талаар ярих юм. Одоо тэгэнгүүт энэ хэл шинжилгээний салбарт ажиллаж байгаа энэ хүмүүс чинь ерөөсөө явж Монгол бичигтэй угаасаа л үзэхөөс аргагүй бол Монгол бичгээ мэдж ийж эн чинь мэдчихэл байгаа л да. Гэхдээ энийгээ илүү сайн ухаж мэдчихийж одоо тэр нөгөө нэг 800 жилийн өмнө үлдээсэн тэр Монгол бичгийг ойлгоно, судална. Тэрийг эргүүлээд одоо цагийн хүмүүс рүүгээ буулгаж өгнө. Бид нар чинь нэг ийм л юм байл та. Бичгийн хэл ярианы хэл гэж нэг хоёр ондоо юм байгаад байдаг шүү дээ. Одоо жишээлбэл нөгөө нэг англи дээр чинь нөгөө суугар гэдэг юм уу те яг дуудах юм бол суугар гэж биччихээд уншихтаа шүүгэр гэж уншдагтай адилхан. Ер нь бол ингээд нөгөө хэл ярианы болон бичгийн гэдэг юм чи ондоо яваад байдаг. Хэл яриа бол цаашдаа ингээд илүү амарчлагдаад ч юм уу яаж ч өөрчлөгдөж болно. Гэхдээ бичиг нь бол бичиг. Бид нар нөгөө нэг агуулаа гэж монгол өчгөрийг бичгэд өвөр монголч бай те бурайдч бай хада хаанч гэдгийг бүх монголчууд нь бүгдээрээ л хараад энийг уул гэдгийг ойлгоно. Ингээд бид нар нэг гэдгээл мэдрээд яваад байгаа гэсэн үг байхгүй. За монгол өчиг гэдэг юм хувьд бол энэ ерөөсөө л манай монголчуудын маань бичиг. Дэлхийд ганцхан болсон монгол бичиг шүү дээ энэ чинь.
За бидний бичгээр бол халимаг, бурайд, өвөр монголчуудаа шууд ойлголцох боломжтой. Ийм л агуу хүчтэй хэл. Бичгийн хэл бол одоо ярианы хэл бол өөр хоёр зүйл хоорондоо өөр. Монгол бичиг үгийнхээ үндэс суурийг хадгалсан байдаг. Би түрүү хэлсэн те. Үндэс суурийг хадгалсан байдаг. Бид ярианы хэлээ дагаад бичгээ өөрчлөд яваад байж болох юм бол те. Бас юунд ч хүрж болно. Бид нар их түүхээ уншиж тэр түүхээ мэддэг байя гэх юм бол монгол бичгийг мэдчил байх ёстой. Тийм учраас л одоо нөгөө монгол уламжлал, монгол ёс заншил, ондоошил энэ болгон маань манай монгол бичиг дотор маань байдгаа гэдэг. Тийм учраас одоо сая сүүлд ингээд монгол бичгийг илүү дэлгэрүүлэл те ингээ явж байгаа. Тэгэхээр чи энийг болохоор айл нөгөө нэг хэл шинжлэх салбарт ажиллаж байгаа Бэмбэр Инчингаа, Цэндийн намны сургамгаа те одоо энэ ган тогтохгүй байдаг чинь бүгдээрээ ойлгоцсон. Айл дээр 70-д онд ойлгоцсон. Цэндийн намны сургамгаа ч гэсэндээ бүгд ойлгож байгаа шүү дээ. 40-д оны гэсэн ч гэсэндээ бидний үндсэн бичиг бол монгол бичиг шүү. Энэ үед ингэсэн ч гэсэндээ гээд. Тэгээ эргүүлээд эдгээр маань яг энэ хэл бичгээс судлаад байдаг. Гэтэл тэр үед чинь ямар цаг үе вэ те? Түүхээ дурсаж болдгоо, Чингис хааныг ярьж болдгоо, те их түүхээрээ бахархаж болдгоо. Тэгэх юм бол шоронд ордог, хэлмэгдэг юм шүү дээ. Тэгэхээр тэр дотор ингээд дотроо ингээд судлаад улам нууцаар ингээд аваа яваад байгаа манай шинжлэх ухааны академийн хэл бичиг хөрөлөн багхгүй. Эдгээр маань ингэж явж явжгаад тэднийхээ бүр ийм хүсэл зоригийг ган тогтох тээж явж явжгаад 1989 онд бүр яг нөгөө нэг зөвлөл бод болсон нуруу унахж байгаа те тэр нэг ийм дарамт байхгүй болох гэдэг шүү дээ. Тэгээд Монгол түмэн эргээд сэрхгээд байгаа яг энэ үед чинь манай Сэрсэн тал гэдэг бүтээлийг одоо шаргуугаа хүртэл зохиогоо тэмдэж ингээл хийдэг. Энэ минь яг гоё тэр сэрхэн мандалтын энэ үедэр 1989 онд Монгол бичиг гэдэг баримтат киног бид нар хамтраад хийдэг. Тэр баримтат киног нь яг энэ ган тогтохгүй бас ингээд хамтраад хийдэг. Шинжлэх ухааны академи хэл бичиг хөрөлөө маань хамтраад хийдэг. Тэгээд Монгол бичиг чинь ямар учиртай юм бэ гэдгийг яг тэр 40 50 жил угаагдаад ингэсэн байгаа ард түмнийхээ эргэж сэхэрүүлэх гэж тэр баримтат киног хийдэг байхгүй. Тэгээд тэр баримтат кинон дээр чи хаанаас ирсэн бэ? Яг эргээд нөгөө үг түүхийн сануулдаг. Чи хаанаас ирсэн бэ? Хэл бичиг гэж юу вэ? Дэлхий дээр байгаа тэр том одоо хүмүүсийн те үүх дүүх хаанаас эхэлсэн? Ондоочлол нь хаана юм? Монгол хүн яаж ондоошсон? Монгол хүний бичиг нь юу юм гэж эргүүлж үүх дүүхийн сануулдаг байхгүй. Хаа байсан 1989 онд. Хамгийн түрүүнд хийсэн ажил нь тэр биш үү? Тий. Тийм байгаа сте. 1989 он. Задарч унангууд эрх чөлөө орж ирэнгүүт хамгийн түрүүнд хийсэн ажил нь энэ шүү дээ. Тий. Одоо манайд шаруугаа, жансан наруугаа идэрч яг тэгдэг байхгүй. Жансан наруугаа ч залуухан байсан. Тэгээд за энд ингээд нурж байна. Одоо бид нар өөрийнхөө үндэс тэр нөгөө үг түүхээ гаргаж ирэх хэрэгтэй. Талын монголчууд сэрэг цаг нь болсон. Тийм учраас нэг юм сэрээсэн хөгжим бид нар хийх хэрэгтэй байна гэд Сэрсэн тал гэж нэрлээд шаргын хөгжим гэдэг байхгүй. Одоо бид нар дэлхийн хаанч явж исэн. Эсвэл Монголдо байсан гэсэндээ Сэрсэн талыг сонсохоор ямар байдаг вэ? Тэрнтэй адилхан энэ хүмүүс маань эргүүлээд Монгол түмнийг сэрэх гэдэг. Кирилл бол те бидрийг ашигла гэж тулгасан үсэг юм аа. Бидэрт монгол бичиг гэж хэдэн мянган жилийн түүхтэй юм бичиг байдгийн шүү. Энийгээ хэдүүл эргүүлээ саная гэд 89 онд баталж гаргаж ирж баримтат кино хийсэн байдаг байхгүй. За тэр бүтээл эдрийг чинь ган тогтохгүй хамтаа хийгээ яваад байгаа гэсэн үг. Хилээ алдах нь байна те. Хилгээ алдах нь биш те. Хилээ алдчих юм бол бичиг үсгээ алдчих юм бол монгол гэдэг хүн чинь байхгүй болох гэдэг шүү гэдгийг хамгийн нарийн мэдэрч байгаа хүмүүс нь эднэр байхгүй. Ямар сандаа Бэмбэр Инчингаа чинь англи руу гэдэг үлөө герман руу гэдэг үлөө бүр захиалж өөрөө хуваарь шүү дээ. Тэр нууцаар байхгүй юу? Хуваарь нууцаар ингээд нөгөө бичгийн машин биш үү? Байн гараар бичээд байх хэцүү. Гараар бичсэн ямиг ингээд хевлээд олон болгоод ард түмэндээ хүргэхээр хэцүү. Тэгэн гутал өөрийнхөө хувийн мөнгөөр гэдэг үлүүдээ бүр тэр нөгөө нэг бичгийн машин үйлдвэрлэдэг тэр улс руу нууж хаажгаад монгол бичгээр бичдэг бичгийн машиныг гаргаж авдаг байхгүй. Тэгээд тэр нэг бар гаргаж авч штэ. Тэгээд тэн дээрээ монгол бичгээр бичиж юм үлдээх гэдэг штэ. Тэгэн гутал одоо энэ ган тогтохгүй чинь бүр маш гоё монгол бичгээр бичдэг. Тэгээд баримтат кинон дэр өөрийнх нь тэр залуухан хүн заяа. Залуухан хүн монгол бичгээр яаж бичиж байгааг ингээ үлдсэн байт юм бэл. Маш гоё бичдэг. Тэгээд сүүлдээ бүр торгон шүү дээ, тэ. Торгон дээр хүртэл ингээ шууд монгол бичгээр бичдэг. Тэрийг нөгөө нэг уул ус тахих мах ч юм уу, тэ. Тиймэрхүү тохиолдол ийм гоё баяр хийх гэж байгаа ч юм ийм хүмүүс ингээ торгоо барьж ирээд ган тогтохгүйгээр бичүүлдэг. Ган тогтохгүй монгол бичгээр бичиж өгдөг. Тийм гоё төрсөн хүртэл 89 оны баримтат кинон дэр үлдсэн байдаг байхгүй. Тэр 89 оны монгол бичгээр баримтат кино одоо бидний ашигладаг нөгөө YouTube дээр байгаа шүү. Нэхэд санаад сэхэд гоё үзээрэй 30 40 минутын кино байгаа. Эндээс та өөрийгөө бас эргүүлээл олоод авна. Баримтат кино үлдэж штэ хүмүүс юу үзэж чинь тэрэнд нь тааруулж тий үзэж чинь гэсэн үг байхгүй. За ингээд гол санаа бол одоо монгол бичгээ буцааж авъя тий кириллүүд ингэдэг юм бол монгол хэлээ эргүүлж авах юм аа. Энэгээрээ бид нар нөгөө нэг одоо энэ аялгуудтайгаа эргэж холбогдох юм аа. Бидрийг ингэж холбож байгаа ганцхан зүйл маань энэ монгол бичиг маань юм шүү гэдэг энэ хүмүүс нь хийж байгаа. За дээрэс нь үүнийг нотлох байгаа юм шиг одоо нөгөө монгол бичгийг чинь бас дахиад цааш нь ингээд ухаад үзэх юм бол түрүүн би ярьлаа шүү дээ. Одоо нөгөө Цэндийн намын сургуулийн хувьд нөгөө Монголын нууц тавчааг те монгол бичгээс ингээ буулгасан гэд ярих гэдэг шүү дээ. Кириллийг буулгасан гэж яриад шүү дээ те. Тэнгууд тэрний чинь дахиад үндсэн цаашаага дахиад цэслэн цэнд гүн гэдэг те. Тэнгууд цэнд гүн чинь өөрөө яг нөгөө нэг юм монгол бичгийн
хилээр буюу байхгүй одоо нөгөө уул агуулаа гэдэг шиг тиймэр гисэрнээсээ хятад үсгээр галиглаад бичсэн байсан тэр одоо анхны олдбороос нь тэрий чин Монгол хүч рүү худам Монгол хүч рүүгээ одоо цэнд гүнгийн хувьд буулгаж байгаа байхгүй. Тэнгууд цэнд гүнгийн тэгээ буулгацсан байсныг одоо тэнд буулгаал ингээл Монгол хүчийг мэддэг хүн байхгүй бол те мартагдах гэдэг байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө нэг кирилл үсгийг ашиглаад ингээд Монгол төмөнд явчаад идэг. Тэгэнгууд л нөгөө нэг Монгол бичгийг чим мэдж байгаа хүн нь кирилл руугаа цэндийн намдаас руу буулгаж өгч байгаа. Наашгаа өртөөлж штэ. Эргээд нөгөө нэг хөгжлийнх нь явц суулганд нь тааруулаад чи Монгол хүн шүүг сануулахын тулд тэгэнгууд цэндийн намдаас руугаа кирилл буулгаад өгч байгаа. Кириллээр буулгасны чинь манай ганц тогтохгүй чинь жишээлбэл нөгөө борайдууд маань те борайд аялга маань ямар үлээ борайд аялган дээр эргүүлж буулгаж өгч байгаа. Гэх мэтлээ ингээд авч явж байгаа эрхмүүд байхгүй энэ хүмүүс чинь. Тэгээд нуус товчоо судлал руу орж байгаа заяа. Тэгэнгүүт нуус товчоо судлал дээр чинь эн чин хаа байсан тэр 800 жилийн өмнөх түүхийг буулгаж байгаа. Тэгэнгүүт тэр дунд чинь мэдгүй үг таардаг гинэ. Мэдгүй маш олон үг таардаг. Тэрийг одоо нөгөө 800 жилийн дараагаа монголчууд маань яаж болгохаа мэддэггүй те. Юу гэж болгохаа мэдгүй. Энэ үг яг ямар очтойгоо мэдгүй. Ингээд тэгэнгүүт л манай ганц тогтох чинь дахиад нөгөө хэл шинжилж штэ. Нутгийн аялга штэ. Мэдгүй үг гараад ирэнгүүт л за энэ үг нөгөө боройд аялгын дунд маань байна уу? Нөгөө нэг ойрд аялгын дунд маань байна уу те? Өвөрлөгч аялгын дунд маань байна уу? Халах аялгын дунд маань байна уу гэдгээр нь яг тэр нутгийн аялгуудаас хөөдөг. Нутгийн аялгуудаас хөөгөөд тэгэнгүүт нутгийн аялгууд дундаас чинь мэдэх хэрэгтэй болно те. Бүтэн тэгэнгүүт өөрөө очиод бүгдийг цээжлээд явж байхгүй л те. Очсон газар болгондоо тэр ахмадуудтай уулзаад бүгдийг нь бичлэг болгож авдаг. Одоо нөгөө нэг жишээлбэл одоо ойрд бөө бууж байгаа те ойрд бөө бууж байгаа тэр дуудлага муудлах гэдэг юм уу бөө буугаад ярьж байгаа хэл мэлийн бүгдийг бичлэг болгож авдаг. Тэгээд нөгөө нэг Монголын нус төвчөн дээр мэдхгүй гараад гот тэр үгээ харж агаад нөгөө нэг аялгуудыг давхар судалдаг. Ганцхан үгийг тайлбарлах гэж тэр олон аялгуудаас тэр олон жилээс асууж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тэр болгоныг хайж явсараад наад хэлээд байгаа энэ үг чинь боройд бөөгийн буусан тэр үгэн донд байна. Энэ ямар очтой үг юм бэ гэж нутгийнхан дахиад өгөхшүүдээс асуугаад ингээд олон гутлаа одоо эргүүлээд нөгөө Монгол төмдөө кирилл дээр нь буулгаж өгнө шүү дээ. Наад үг чинь ийм очтой үг шүү. Чи энэ үгээ мэдчих хэвээр шүү. Чи энэ үг чинь ийм очтой үг юм байна гэдэг. Энэ ажлуудыг хийж явдаг. За тэгээ нуус товчоо жишээлбэл шүү дээ тий. Ер нь бол дэлхийн одоо ямар ч улсад тий үндсэн жанжин шугам болгож идэг юм оюуны ох бүтээл гэж байдаг тий. Дийлийнх нь одоо шашнаас шалтгаалаад Библийг яг оюуны ох бүтээлээ гэж хардаг байх жишээ нь. Гэтэл бид нар чинь бол тустай ондочлолтой Монгол төмөн. Тэнгууд бид нар чинь тэртээ дөрөнгө 2-3 мянга түүнээс цаашаа 5,000 жилийн одоо манай амар сайдын бичсэн Монголын товчлсон түүх хөлөө товчингууд хураангууд төгөлөө тийм ном байгаа. 35 онд гарч ирсэн. Тэн дээр бүр монголчуудын 5,000 жилийн өмнөх үг дээцийн тухай өгүүлдэг. Тэгэхээр бид нар чинь 5,000 жилийн гэдэг ч юм уу те ийм үг түүхтэй Монгол төмөн. Тэгэнгүүт тэр төмний чинь ганц тэр нөгөө нэг жанжин шугам болгож байгаа одоо түүх гэдэг юм уу оюуны охин бол Монголын нус товч байгаа байхгүй одоохондоо бидэрт байгаагаар. Тэгэнгүүт эн чинь зөвхөн Монголын нус товч чинь зөвхөн түүх гэлдэггүй бас Монголын утга зохиолын хосгүй үнэт зүйл байдаг. Тэгэнгүүт 10 гаруй жилийн өмнө Монголын нус товч зөвхөн сүүлд дэлхийн одоо 20 гаруй хилээр 30 орчим оронд 200 гаруй удаагийн хэвлэлээр гарсан байдаг гэдэг. Одоо эн чинь бид нар соёлоо дэлхийд түгээж байгаа хэлбэр шүү дээ, тийм. Тэнгууд тэрэнд дурлаад одоо манай бас л бид нар мэдэндээ нөгөө нэг Монгол морин хууранд дурлцсан залуу Монголд ирээд амьдарч байгаа жишээ нэг гих мэтлэн ийм соёлын үлэмдэг бид дэлхийд үзүүлээд байдаг л да. Тэнгууд Эрдэмтэн Гаад амбугийн хувьд болохоор Монголын нус товчооны судлалаар олон жил ажилласан хүн байдаг, тийм. Гаад амбугаан судалснаа, Гаад амбугаан бүтээлэр гэдэг бид нар ярьдаг. Тэнгууд энэ хүн чинь яг энэ уг дурсгалт бичгийнхаа утга тодорхойгүй олон үг хэллэгийг Монгол аман зохиол Угсаатны зөв, зан үйл, эртний утга зохиолын жишээнд тулгуурлан тайлбарласан байдаг. Энэ 1990 онд хэвлүүлсэн байхгүй. Монголын нус товчоо худам Монгол бичгээр Монгол бичиг за утга судлалын үүднээс төсөөлөн нягтлж сэргээсэн их тайлбар. За энэ бүтээл хэлбэр энэ тойл бичиг гэдэг юм уу те энэ зүйлийг дахин хэвлэлсэн байдаг байхгүй. Биднээс бид нар одоо ингээд үүсэх боломжтой. Тэгсэн чинь Гаад амбугаа болохоор Монголын нус товчог ийхүү худам Монгол бичгээр төсөөлөн сэргээхэд 691 үг хэллэг тайлбар хийхтэй. Уг зохиол тохиолдох дараалалаар нь дисэлснийг нь одоо дараалалаар нь дисэлж штэ тий. Одоо ингээд хоёр дахь хуудсан дээр ийм үг гараад ирлээ бол энэ үг ямар очтой юм бэ гэдэг тойл байдлыг бичиж чинь. Ингэж нэг бичгтээ Монгол одоо нэг кирилл хэсэг штэ тий. Кирилл бичгийнхэн дараалд бас оруулдаг. Ингэж номынхан дараалалаар хөөгөөд анх гарч ирсэн үг нь ойлгохгүй болгонгууд тайлбарлаж штэ тий. Тэнгууд л арталт нь дахиад одоо кириллийн А үсэг байх юм бол тий. Агаас ахуулаад гэдэг юм. Ингэ дараалалаар нь ингээд бүр чи яаж ч хөгжсөн өөрчлөгдсөн байж болно. Чи ямар цаг үе таарсан байж болно. Чиний толгой яаж цаатсан байж болно те. Гэхдээ яаж ойлгохоор болгосон байдаг. Тэгэн гутлаа штэ. Одоо энэ өнөөдрийн яриад байгаа ганц утга гэдэг хүн Монголын нус товчоог үгийн сан талаас нь судалдаг. Үгийн сан талаас нь. Тэгэн гутлаа Монголын нус товчооны зарим үг хэллэгийг судлахад боройд аялгауны үгсийн сан хэл
зүүн, үүрэг ийм юм байдаг. Энийг хаав 1989 онд бас гаргаж байгаа. Одоо тэгэхээр нөгөө нэг дахиад бидрийг алсрах гээд байгаа тэр одоо нутгийн аялгаугаараа алсрах гээд байгаа тэр улсуудыг хүртэлтэй эргүүлээд чиний энэ хэлэн чиний яриад байгаа аялгауны дотор ч хүртэл Монголын нутгийн төвчөн ингэж гарч ирдэг юм а гэдэг дахиад холбдог. А дээрэс нь Монголын төвчөний зарим үг хэллэгийг нутгийн аялгаугаас сурвалжилсан гэдэг бүтээлийг 1990 онд гаргаж ирсэн. Хаа байсан 35 жилийн өмнө шүү дээ. Монголын нутцанд гардаг бөө мөргөлийн 3 нэр томьёо. Энийг 1994 онд энэ том нийтлэл өгүүлгийг гаргасан байдаг. Нөхөр шорлогдоо хэмээх бөө мөргөлийн үг хэллэгийн учир 1998 онд Монголын нус товчооны үгийн тайлбар Монгол бичгийн хэрэглээ 2015 онд Монголын нус товчоодох уран зохиолын хилц хэллэгийн орчуулга. Бид чинь нэг хилц хэллэгийг хилц үгийг ингээд хэлжлэгт те. Тэнгууд тэрий чинь утга санаагаар нь ойлгодог шүү дээ. Тэгвэл утга санаа нь ийм очтой шүү гэдгийг дахид задалдаг. Монголын нус товчоог. Ингээ 2018 онд энэ өгүүлэл бичсэн байдаг. Энэ бүтээлүүдийг энэ хаа байсан тэнд хийгээд бидэд үлдээсэн байхгүй. Гол нь ингэж үлдээхдээ эн чин дараагийн хэл шинжилэл энэ одоо хэл судлал гэдэг юм уу те үг түүхээ судалж байгаа энэ хүмүүсийн чин үндсэн барьж авах араа мань болдог байхгүй. Тэр байж иж энэ холбоос чин тасрахгүй яваад байгаа гэсэн үг. За тэгээд дээрх өгүүлбэрээс гадна олон жилийн турш шаргуу хөдөлмөрийнхаа үр дүнд нөгөө нэг хэлээд байгаа те Монголын нус товчоо бүрэн нэхийг нь бурайд аялгаугаар хөрвүүлээд Монголой Ньюса товшон гэдэг үгийг одоо ном юу гэх те хэвлэлийг гаргаж хэлүүлсэн байдаг. За тэгээд үүнээс гадна одоо яг ингэдэм байлээ. Түрүүний ярьж байгаагаар одоо үүх түүхээ судалж байгаа те үүх түүхээ судлах юм бол яа харахгүй хэл шинжилгээ бод юм бэ. Ягаад тэгэхээр 100 жилийн өмнөх бидний 5 гэзэг гэж хэлэхээр өнөөдөр хүн ойлгохгүй шүү дээ. Тэ 5 гэзгнээс чинь 5 ороо чадгсан гэд ингээ хэлэхэр хүмүүс ойлгохгүй байхгүй. Тэгэнгүүт одоо ингээл хуучны кино мэнэн талаар хийж байгаа одоо киноны уран бүтээлчд маань те тэр үеийнх нь үг хэллэгийг оруулаад ийм шүлгэлсэн хэлбэрээр яриулчих гэхээр одоо бид нар ингээд ойлгохдгүй зарим хүлээж авдаггүй шүү дээ. Яг ийм хувирлууд явдаг учраас тэр болгоны чинь одоо руу хөрвүүлээд юм уу одоо ярианы хэл рүү хөрвүүлж тэр тойл бичгүүдийг гаргадаг чинь биднийг холбож идэг ганц холбоос утна байхгүй. За тэгэнгүүт яа харахгүй н хэл шинжилгээ сууж байгаа эсвэл ингээд түүхээ судалж байгаа хүн хэл шинжилгээг ухахаас аргагүй болдог. Хэл шинжил рүү орж байгаа хүн энэ нутгийн аялга маялгыг судлахаас аргагүй болдог. Нутгийн аялгау хэл шинжилгээг судалж байгаа хүн бөө мөргөлийг ухахаас аргагүй болдог. Тэгэхээр бөө мөргөл гэдэг маань өөрөө одоо бас Монгол төмний те хэдэн мянган жилийн түүхтэй энэ зүйл итгэдэг зүйл нь байгаад байгаа шүү дээ те. Тэгэн гол бөө мөргөлийг судалж эхэлж байгаа. За судлахтаа яаж судлах вэ гэхээр бид нар ингэж мэдэн штэ. Дэлхийн одоо хаа байсан Америк тивд те индианчууд дунд ч гэсэндээ нэг юм бөө мөргөлтөө ойролцоо зан үйл байгаад идэг. За тэгэл хаана гэдэг үлээ одоо энэ Солонгос ч гэдэг үлээ те Африк гэдрээр байгаад идэг штэ. Эн чинь ер нь цаашдаа ямар учиртай юм бэ гэхээр одоо байгаль их гэдэг юм уу те байгальтайгаа хүн чинь өөрөө байгалийн амтан гэж байгаа. Тэгэхээр байгалийнхаа энэ үзэгдэл, ан амтан, усыг эзэнтэй гэж бодож байгаа, уулыг эзэнтэй гэж бодож байгаа. Энэ том хэлбэрийн л яг Монгол төмөнд байгаад байгаа зүйл нь багхгүй. Тэнгууд энэ байгалаасаа хүн болгон чинь ингээд суурьшмал иргэншил рүүгээ дийлэнх нь ингэж явцсан. Хамгийн сүүлд нүүдэлчин соёл гэдэг юм уу те нүүдэлчин одоо ард түмэн маань үлдсэн, монголчууд маань байгаад байдаг. Тэнгууд тэр чин дагаад яг өөрсдийнх нь өөх түүх гэдэг юм уу цээжин дотор нь одоо энэ итгэдэг зүйл дотор нь энэ уул эзэнтэй, ус эзэнтэй байгаль маань ийм эзэнтэй байгалыг ингэж болохгүй гэсэн тэр зан үйлэн гэдэг юм юмуд хамт ороод ирсэн. Тэгээд яг бөө мөргөл рүү судал руу орж байгаа байхгүй энэ хүн. Тэгэнгүүт л нөгөө энэ тентхийн одоо ингээд нутгийн бөөнөрөөр ороод явдаг юм байна л да. Тэгэнгүүт л бууж байгаа удгаан ч гэдэг юм уу зайран ч гэдэг юм уу эдгээр нь яг нөгөө ойлгохдохгүй хэлээр ярьдаг. Тэгэнгүүт л юуг ойлгохдохгүй хэлийг нь ярьж байгааг нь нөөдөг чинь нэг нутгийн аялгуунаас нь үүх түүхээс аль алийг мэдж байгаа юм чинь энэ хүн ийм юм хийгээд байгаа юм байна шүү гэдэг шинжлэх ухааны талаас нь задалдаг. За эхлээд ирж байгаа нь ямар учиртай ирж байгаа. Араас нь хүмүүс юу яриад байгаа. Дараад нь яаж байгаа. Энэ үг нь ойлгохгүй байгаа үг нь тэгвэл энэ нутгийн аялга дундаас хайгаад түүх дотроос нь хайж агаад энэ чинь ийм үгийг хэлээд байгаа юм байна гэдгийг гаргаж ирээд тэрнийх нь тайлбар төлөгийг гаргадаг. Ийм багхгүй. За бөөгийн дуудлага зан үйлийн талаар заяа. За Монголын нос товчоо дээрээс нь Монгол бичиг хэл шинжиллийн эрдэмтэд хүссэн үсээгүй энэ бөөгийн судал руу ордог гэж штэ бөө судал руу ордог гэж штэ тий. Тэнгууд одоо жишээлбэл бид дахиад мэдих Бэмбэр энчингой татъя тий. Бэмбэр энчингой татангууд Бэмбэр энчингой ч бас яг бөө судлалын яг тэр дундаасаа бөөгийн яруу найраг гэдэг юм байж авдаг гэсэн. Тэгээд нөгөө нэг юм бөө чи ингээд орж ирэхдээ ярьж байгаа үнүүд нь юм толгой холбдог сүүл холбдог ч юм уу нэг ийм хөөгээд штэ. Тэгэхдээ ерөөхдөө үгийг нь ойлгохгүй гадсан дээр нэг ийм юм л байгаа байхгүй. Дүн 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 дүн. Тэнгууд энэ нөгөө нэг
хүний махаар хоололдог, хүрэл яасан зүрхтнүүд, төмөр яасан юутай, тимнүүд гэдэг юм уу, тийм дуудлага гэдэг юм уу, тиймэрхүү юм байдаг. Энийг нь болохоор бэмбэр хинчин болохоор яг юм уран зохиол талаас нь юу гэдэг нь утга зохиол гэдэг юм нэг юм яруу найраг талаас нь ингэж хөөж задлаа яаж ингэж ингэдгийг судлаад идэг байхгүй. Тэгин гол эний чин нөгөө их зохиолч Достоевскийн нацагдт чин яг энэ талыг судалж явсараад Монгол хүний зүрхэнд нь наад химнэлчин байгаад юм байна. Тэгвэл наад химнэл дээр нь үг буулгах юм бол тэр хүнд маш сайн хүрэх юм байна. Тэгвэл одоо биднийг ингээд их нутгаас маань газар шорооноос маань их хилнээс маань тастаж аваад ингээд жижиглээд байгаа учраас тэгвэл шүлгэн дундаа газын зургийг хамглыг гутлаа хинти хангаа саяны өндөр сайхан нуруунд хойд зүгийн чимэг ойн хөвчийн уулнууд минэн шарга номны өргөн их говьд энийг надад орж хийж өгөөд шүлгэн дотор нь Монгол хүнд чиний их орон чин энэ шүү хил хязгаар чин энэ шүү гэдгийг баталж өгдөг. Тэнгууд яа харахгүй яг энэ мондгууд маань бүгдээрээ яг энэ бөө мөргөлтэй энэ судлал руу ордог юм байна л да. Тэгээ орох орохдоо яасан бэ гэхээр энэ хүн бас л бөө мөргөлийн дуудлагуудыг судалсан. Дуудлага. Яаж юм гэхээр бөө бөөлөд онгот нь ороод ирдэг те. Онгот нь ороод ирэнгүүт нэг юм гоё шүлглээд байгаа юм шиг нэг юм уншаад байгаа юм шиг аялгуулаад байгаа юм шиг энэ юм болоод байна. Гэтэ яг энэ нь одоо бид нар сонсохоор юу гэдэг нь мэддэхгүй ойлгохдохгүй байна. Тэгвэл яг энэ яг юу гэж хэлээд байгаа. Яг юу гэдэг байгаа гэдгийг ойлгоход хэцүү байгаа учраас энийг нь тэгвэл яг юм шинжлэх ухааны талаас нь эхлээд энэ тэгвэл ингэж хэлэхдээ яг юу хэлээд байгаа. Ямар учиртай? Дуудаад байгаа юм уу? Залбираад байгаа юм уу? Эсвэл яг эмээгээд байгаа юм уу? Яг юу болоод байгаа гэдэг. Энэ талаас нь тэгээд нутгийн тэр нөгөө нэг аялгуу шүү дээ. Аялга тэгээд нөгөө нэг нутгийн энэ дуу хоор тэр юм талаас нь үг талаас нь судалж байгаа байхгүй. За хоёул хамтран хэлчих ярьчих. Энийн араас айгуу гоё юм орж байна. За тийм. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын ураатай Мортон Резиденц ивент итгэж байгаа. За ашиглалтан 100% орсон 2 дугаар ээлжийн байрнуудаа санал болгож байна. Нийт 252 айлын байр бэлэн байгаа юм байна. За энэ хотхон маань ус цэвэршүүлэх системийг төслийн хэмжээндээ суйрлуулсан. За тактик үнэн дүндээ 100% тооцоогүй. Барилгын стандартаар 30% тооцох стандарттай байдаг юм байна. За Мортонгийнхан болоод энийг 100% үнэгүй өгж байгаа. За авц зогсоол бол хангалттай. 430 авц зогсоолтой. 375 айлаа зогсоол байхгүй. За боддоор харахад хажуудлын барилгынхаа цонхуудыг хаахгүй зорилгоор 45 метрийн зайд төлөвлөсөн байгаа. За дэлхийн номер 1 хүүхдийн тоглоомын талбай хөдөлгөрлөгч Дайн улсын алдарт компани брэндтэй хамтарч ажилласан юм байна. За хүүхдийн тоглоом бол үнэхээр чухал, чанартай. Тэгээд хүүхдийг гэмтээхгүй байх хэрэгтэй. За орц гарц лифт нь нэг хэмд буюу одоо шат байхгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө тэрэгэн зэртэй хүмүүс маань юм уу эсвэл тэрэгтэй хүүхдүүд маань харааны бэрхшээлтэй иргэд маань бас одоо орж гарахад ямар ч асуудалгүй гэсэн үг байх нь байна. Айгу хүнлэгч тийм чинь тий. Тийм. За зайсан толгойн зүүн талд буюу Америк сургуулийн дэргэд яг чонхойн тэдний одоо энэ хотхонд баригдаж байгаа. Яг энэ чинь нэг загварын байр нь байж байгаа. Загварын байран дээр нь очиод ямар төлөвлөлттэй ямар байрнууд байгааг нь үзэхдээ бас нэг барилгын материал энэ төрийг харж боломжтой юм байлээ. За борлуулалтын албаны дугаар нь 76 тэг 67. За маркетинг нь 90 70 юм байна. За та бүхэн одоо юунд загварын байран дээр нь очиж үзээд энэ байраа одоо сонирхох боломжтой байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр энэ хүний бүр одоо хийсэн амьдралынхын зүйлээс би одоо бүр зүгээр хоёрыг нь авч ярих гад одоо хоёрхан юм яриад шүү дээ. Би нэг юм нутгийн тий аялгау гэдэг юм уу судлал тэгээд дээрэс нь Монгол бичиг гэж байна тий. Сая ингээд үргэлжлүүлэг бөөмөрлөж 2 3 хаан юм л ярьж байна заяа. Би төгсгөлд нь энэ хүн хичнээн юм хийсэн бэ гэдэг зүгээр ерөнхий тоог нь хэлээ. Би зүгээр яагаач барахгүй бид нар хичнээн дугаар хийгээд барахгүй заяа. Нөгөө нэг хэлээд шүү дээ. Залуухан бахаас шинжлэх ухааны академийн хил бичиг хөрөлдөнд орчлоо тий. Тэгээд судалгааны ажилд явдаг. Нэг угаасаа ажилтнаар орсон шүү дээ. Тэгээд явхдаа эрдэмшлэгийн ажилтан хийж явж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө хэрээр маш их явдаг. Хэрээр явхдаа нөгөө яг тэр нөгөө хуучны мундаг бөөнөрийн тий яг бөөлж явах үед нь дуу бичлэгийг хийгээд авчдаг. Тэгэл нөгөө нэг судалгаа хийж явж байгаа дахиад мэдгүй гараад нөгөө бөөгийн дуудлага модлого нэг юмнуудыг судалдаг. Тэгэл тэр бичлэгээ авчираад сэрүүлэл дахин сонсоод яг юу болоод байгаа яагаад гэдгийг ухаал тэр гарч байгаа үг болгоныхын тайлбарыг олох гол ингэж явсаар хагаад энэ дотроо гайхалтай юм зүү тогтол байгаад байна гэдгийг. Нэг юм зүү тогтол байгаад байна гэдгийг ойлгосон байгаа байхгүй. Тэгээ тэрийг яг бидэрт ойлгомжтойгоор бичиж үлдээж байгаа. За яаж яах юм гэж бөө эхлээд бөөлж эхлэхдээ онгодоо дуудаж байгаа шүү дээ тийм. Ерөнхийдөө ингээ харах юм бол онгодоо дуудаад байгаа ч юм уу бид нар ойлгохгүй шүү дээ. Ийм байгаа гэж. Тэгсэн чинь эхлээд юу хийдгийг гэдгийг тайлбарласан байгаа. Эхлээд энэ дуудаж байгаа маа. Дуудахдаа онгодоогоо мэдээж дуудаж байгаа. За тэгээд онгодоогоо дуудахдаа араас нь залгуулад онгодоогоо дурддаг гинэ. Дурдна буюу тэр онгод нь яг хин юм бэ? Яг юу юм бэ? Та яг ямар судалтай, яг ямар учиртай тэнгэрт яадаг ийм хүн шүү гэдгийг эхлээд дуудаад тэгээ араас нь тэр хүнээ одоо онгодоо дурдаж өгнө шүү дээ, тий? Дурдна. Тэгээд ямар сайхан зүйл хийж байсныг нь магтана. Ерөнхийд нь гаднаас харах юм бол ийм 3 ийм зүйл дараалж хийгээд байна. Ерөн
Тэгээд нөгөөдгөөс үгнээс нь одоо ингээ нутгийн аялгасаа үг мөг нь олоод тайлбараад ингээ бүх юмыг нь олоод тэгээд яг ийм болоод байгаа юм шиг задлж байгаа байхгүй. За ингээд гурван зүйлийг эхлээд урихта дуудлага, дурдлага, магтаал гэдэг юм уу те. Яг ингээд ерхийлээд харах юм бол ийм гурван зүйлийг хийгээд байна. Дараа нь урилга, төрлөг, айлтгал гэсэн гурван зүйл явна гэж байгаа байхгүй. Тэнгууд дараа нь онгодод яагаад урьсан гэдгээ тайлбарладаг юм уу те. Ингэн тэгээд таныг яагаад хүрч иргэсэн юм бэ гэдэг шалтгаанаа тайлбарладаг. Тэгэн гутлаа одоо шалтгаан хэлэнгуут тэр нь бол нэг юм өчг. Тэгээд өчг гэдгийг яг зааш нь бол бөө залаалах те. Шахан цалиг амьлуулал гэдэг юм уу нэг иймэрхүү үгүүдэд тайлбарлалт юм байна л да. Одоо шахан цалиг амьлуулал гэхээр бид нар ингээд ойлгохгүй гоо. Гэтэл эний чинь эргүүлээд энэ ямар учиртай гэхээр урилга, төрлөг, айлтгал юм аа. Тэгэнгүүт энийг ойлгохгүй байх юм бол ерөөсөө дуудлага, дурдлага, магтаал яваад байгаа шүү гэдэг юм. Ингээд яг нөгөө нэг ойлгох үе цаг болгоно руу ингээд хувьчлаад буулгаад байгаа байхгүй юм чинь. Тэр үед ингэж хэлдэг байсан. Энэ үед ингэж хэлж байгаа. Тэгвэл энэ үед ингэж хэлвэл энэ үед ингэж байгаа гэсэн үг шүү гэдэг юм. Бид нар тест бүр ингээд өртөөлөө тайлбарлаад өгч чинь гэсэн үг. Ингэж үг төгтэн те холбож байгааз. За айлтлага, залбирал, мөргөл баг энэ нь одоо бид нар хэлэхэд илүү ойлгомжтой болж байгаа. Тэгэхээр энэ онгодын үг хэллэгүүдийг тэр бөөгийн үг хэллэгүүдийг судлаад ийм зүй тогтолтой байдгийн байна гэдгийг гаргаад бидэрт ингээ бичгээр ингээ бийж үлдэж байгаа гэсэн үг. Тэрээр болохоор бөөг мөргөлийн холбогдлолтой үг хэллэгийн талаар гол нь судалсан нь бөөг мөргөлийн зан үйлээс гадна монгол хэлний үгийн сан. Энд ч одоо саяны үгийн сан ба шүү дээ тий. Сая түнд чинь шахан цалиг гэдэг үг гараад ирэхлээр бид нар одоо цалиг гэдэг үгийг одоо бид нар ашигладаг шүү дээ. Гэтэл 100 жилийн өмнө 200 жилийн өмнө монгол хэлэнд энэ цалиг гэдэг үг нь юу илэрхийлдэг байсан юм бэ гэдгийг бидэрт ойлголттой болгож буулгаж өгч байгаа гэсэн. Тэгээд энэ дотроо ингээд ийм ажлуудыг хийгээ явж байхдаа бас дахиад нөгөө энэ бүтээлүүдээ үлдээгээд байгаа байхгүй. Тэр нь гэх юм бол Монголын нутагчид гардаг бөөг мөргөлийн 3 нэр томьёо. За энийг 1994 онд бөөг мөргөлийн үгийн сан бөө мөргөлийн үгийн сан чинь маш том бүтээл болно шүү дээ. 1995 онд бөө мөргөлийн ухилийн дуудлагын үг хэллэг 1996 онд бөөгийн шахангийн үг хэллэг 1999 онд бөө мөргөлийн онгод цалигийн үг хэллэг 2011 онд. За ингээд яг бөө мөргөл гэдэг чинь яг юу юм бэ гэдгийг биднэрт одоо ингээд одоо бөө мөргөл чинь бас дахиад бидний үг төгтөй холбоотой зүйлээр явж штэ. Тэнгүүд энийг биднэрт яг ингэж бичвэр болгож, толин бичиг болгож те ийм учиртай шүү гэдгийг тайлж бидэд судалгааны бүтээл болгож хийж өгч өгöd байгаа байхгүй. За тэгээд бас Монгол улсын угсаатны зүй энэ том сэдвийг барьж авч байгаа. Хаа байсан 1996 онд Монгол улсын угсаатны зүй. Тэнгүүд угсаатны зүй гэдэг чинь дотроо угсаатны хувцас те дуудлага ёс, заншил, баяр тэгээд одоо нэг гэр ахуй, хэрэглэл ингээд маш олон төлөө зардаг шүү дээ. Тэнгүүд энэ болгоныхын задаргаа мөнийг бүгднийг хийгээд явсан. Ингэж биднэрт энэ том тархлаануудыг бүрдүүлж өгсөн хүмүүс ч одоо энэ сэхэтнүүд маань л байна л да. Тэгээ бас ингэж байгаа. Монгол улсын угсаатны зүй гэдгийг 1996 онд гаргасан гэж тийм. Тэгээ бөө мөргөл гэсэн бас бүлэг тэр дотор бас давхар байдаг. Тэгвэл угсаатан доторх бөөнүүд нь ямар очтой. Угсаатан доторх тийм бүрайд бөө гэдэг юм уу тийм. Ойрд бөө гэдэг юм уу. Одоо манай цаатан бөө гэдэг риск чинь тийм. Юу лээ? Дайн дээрхийн гэдэг чинь ингээд мэдээ явдаг шүү дээ. Ингээд тус тусад нь байгаа бөөнүүд нь ямар учиртай юм бэ гэдэг бүгднийг задлж бидэд ойлгуулж гин гэсэн үг. Дээрээс нь бөө мөрглийг синхруулан бадруулахын учир гэдгийг бас одоо 2004 онд те яг задлж бидэрт ингэж ном бичиж нийтлүүлж өгсөн байгаа байхгүй. За үүнээс гадна одоо араас нь Монголын нүүдэлчдийн тайлбар тойл гэж орж байна. За юу гэсэн үг вэ? Монголын нүүдэлчдийн тайлбар тойл заяа. За тэгээд Монголын нүүдэлчдийн тайлбар тойл гэдэг би өнөөдөр энийг аваад ороод байсан. За энэ гурван бүтээл одоо саяны энэ хийсэн зүйлүүд нь бүгдээрээ бүр ингээд бүр яаж хадгалж, хайрлаж, хамгаалж үр хүүхдэд цааш нь дамжуулж авч явж энээс бид нар ухаарж уншиж сэхэрж өгөх юм гэдэг хамгийн бас юм том өвүүд мөн шүү дээ тийм. Тэнгууд одоо зөвхөн Монголын нүүдэлчдийн тайлбар тойл гэдэг ийм гурван тойл байгаа заяа. За тэгэнгүүт энэний эхнийх дээр энэ хүн бол мэдээж хамтарч хийсэн байгаа юм л да гандахгүй. Тэгэнгүүт одоо энэ баг маг дээр одоо мэдээж ажиллаад эсвэл ингээд одоо цаашдаа ингэж хийх ёстой гэж залуучуудыг бас авч яваад ингэж байгаа. Тэгэнгүүт Монголын нүүдэлчдийн тайлбар тойл гэдэг энэ бол зүгээр сүүл хэвлэгдсэн. Энэ болохоор эхнийх нь бүлэг дээр шүү дээ. Гэр Монголын нүүдэлчдийн гэр. Тэгэнгүүт одоо 2000 жилийн өмнө те хүн нүгүрний үед ямар байсан юм?
Одоо 13 дугаар зуунд ямар байсан юм? Одоо тэгэнгүүт л одоо 17 дугаар зуун 18 дугаар зуунд Монгол гэр яг ямар байсан юм? Одоо тэр нөгөө нэг мөхөр тэрэн дээр тавиал байсан гэр те эсвэл хааны гэр эсвэл одоо харцаардын гэр мэд юм уу ямар байсан гэ зөвхөн гэр нь ингэ задран заяа. Хувцас. За хувцас гингуудл чин Монгол нүүдэлчд маань те ямар хувцсыг хэддгээр зуунуудад ямар хувцсууд өмсдөг байсан. Эрэгтэй нь ямар хувцс өмсдөг, эмэгтэй нь ямар хувцс өмсдөг юм. Тэгээд хаан нь ямар, хац нь ямар, жанжин нь ямар, цэрэг нь ямар гэдэг бүгдэн гээ. Тэгээд мал аж ахуй. Тэгэхээр энэ дотор Монгол явж байгаа сте. Зөвхөн нэг бүлэг дотор Монгол явж байгаа сте. За тэгээ араас нь болохоор Монгол нүүдэлчдийн тайлбарт бол хоёр дээр нь болохоор цай, идэ, зоог шүүс. За энэ дотор чинь нөгөө хайгаад байдаг монголчуудын маань одоо яг үндсэн хоол нь тийм Монгол төмний өөрийн хоол нь ямар хоол юм бэ? Тэгэл нөгөө хоолны хувьд те бас баялаг биш юм байна. Одоо юу гэдгийг ингээл бууз гэдэг ч юм уу те ингээд ийм гаднаас орж исэн хоолууд моолууд те. Цөөвөн гэдэг чинь ийм гэдэг ингэдэг шүү хүмүүс. Гэтэл биднэрт чинь хэдэн мянган жилийн түүхтэй ард түмэн бол биднэрт чинь цай, идэ, зоог шүүс бүгд байдаг юм аа. Энэ дотор бүгд байгаа. Эний чинь энэ их эрдэмтдүүд чинь ингээд бүгднийг судлаад гаргаад ирээд тавьдсан байна. Гурав дахь нь гэх юм бол заяа. Монгол нүүдэлчдийн баяр, нүүдэлчдийн баяр яг ямар баярууд байдгийг. Тэгээд наадам. Наадам нь ямар учиртай, ямар бэлэгдэлтэй. Яаж зохион байгуулалтын дүрм журм нь ямар байсан. Яах гэж энийг хийж байгаа. Тэгээд найр. Гэрийн найр байдаг юм уу те. Эсвэл шинэ гэрийн найр одоо хүүхдийн сэвлэг үргэх гэдэг юм уу гэдэг. Энэ болгон найруудыг чинь бүгднийг задлаад. Монголын нүүдэлчдийн энэ баяр, наадам, найр ямар учиртай юм бэ? Тэгвэл би энэ дундаас нэгэн хэсгийг онцлох уу? Удахгүй зүгээр болгож байгаа учраас заяа. Удахгүй болгож байгаа учраас би зүгээр ингэж онцлох юм. Одоо бидний цагаан сар байна шүү дээ. Цагаан сар чинь өөрөө одоо нэг ингээл телевиз реклам ч юм уу нэг иймгүй гоё юм орхол гаргадаг нэг. 9 бэлэгдэлтэй гэдэг. Яг ямар учиртай юм гэхээр цагаан сар чинь яг 9 бэлэгдэлтэй. 9 зүйлийг бэлэгддэг заяа. Эхнийх нь бэлэгдэл гэх юм бол сүл тэнгэрийн хишиг өлзийн баяр. Энийг бэлэгдэж байгаа. Бэлгийн тооллын шинэ жилийн баярыг бэлэгдэж байгаа. Хаврын ихэн хамаг шим соёолох баярыг бэлэгдэж байгаа. Малчин төмний тэ баярыг бэлэгдэж байгаа. Насны өлзийн утгын баяр. Тэгдэг шүү дээ, тий. Би чи нөгөө тэр жилийн ийм хүн одоо тийм могоо жилийн тийм юмд нөрсөн ийм хүндээ гэж бид нар чи ингэж Монгол хүмүүс маань өөрсдөө хэлдэг байсан шүү дээ. Тэгэхээр насан үлцийн утгын гэдэг чинь зүв байхгүй. Тэр жил гарснаар би чинь тэдэнд насыг зооглож байгаа гэдэг юм уу. Ингэж явдаг байсан. Дээрэс нь төмөн үлцийг давхарлсан баяр, тэгээд хайр инэрлийн баяр. Тэгээд удам судар хэлхээ бат оршихын баяр. Цагаан сараар бид нар цугладаг үз. Яг ямар бэлгэлтэлтэй юм бэ гэж тайлбарлаад байгаа. Тэгээд цэнгэл наадмын баяр. Ийм 9 зүйлийг бэлгэдэг цагаан сар маань болдгийн шүү гэдгийг зүгээр л үндсэн зүгээр агуулга дээр нь байгаа байхгүй. Энэ нь хоошоогоо задраад за тэгвэл одоо яг удам судар хэлхээ бат оршихын баяр гэдэг нь яг ямар очтой юм бэ гэдгийг дахиад энтэн задлаад бүр ойлголцсон байна. Энэ дотор бидний Монгол яваа. За тэгээд энд болохоор зөвхөн манай зохиолчоос энэ тамга битүүмжлэх гэх зөв нэг юмыг нь онцолсон байгаа байхгүй. Цагаан сард бэлтгэн хошуу тамгын газраас албан хэрэг явуулахгүй тулд өвлийн адаг сарын 20-оос хаврын тэргүүн сарын 20 хүртэл тамгыг цоожлон хадгалж албаны чөлөөнд тавихыг тамга битүүмжлэх гэдэг байжээ. Тэгэхээр энэ цагаан сарын баяраар чинь ямар нэгэн тийм тамга одоо юу тийм үү цагаргааны хэрэг мэрэг шийдэхгүй гэдэг. Тэгээд тэрийг битүүмжилдэг. Битүүмжлэхлээр хэднээс хэдний хооронд битүүмжлэх юм те. Тэр нь хүртэл тодорхой байдаг. Ийм дэг жаягтай байгааз те. Тэгэнгүүт энэ дэг жаягууд чинь одоо нэг Монгол төмний чинь тэр ондоошл гэдэг юм уу бүх сүнс сүлд нь энэ дотор явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үн чинь ийм гурван энэ том бүтээлээр бидний чинь үүх түүх юу юм хэл гэдэг юм уу те соёл гэдэг юм уу баяр наадам хоол цай дэ ундаа гэр ун тоон авдар юу гэдгийг хаалга энэ болгон чинь хаана ямар байдгийг ямар бэлгэлтэлтэй яаж хийсэн юм бэ энэ болгоны чинь бүгднгийн үүх түүхээс нь судлаад нутгийн аялал энэ болгоныгоо шингээгээд тэр бөө мөргөл өнөдөр юмнаас бүхнээс нь судалсан энэ том судалгаа тарих оюунаасаа яг энийг гаргаж бидэрт үлдээсэн байгаа байхгүй. Энэ ном биш үү? Айл бүрийн номын сан байх хэвээр ном байна. Тийм байгаас тий. Би тэгэхэд энийг анх удаа сонсч шүү дээ. Анх удаа сонсч байгаа зү. Бас мэдэхгүй байна. За тэгэл эн чинь зөвхөн нэг ажил нь шүү. Болоог байгаа шүү заяа. Эн чинь зөвхөн нэг ажил нь. За ингээд түүний хийсэн ажлуудаас нь би хэлэхэд үү шүү тий. Энэ хүн бол мэдээж одоо шараад огт тий гончгийн хандах гэдэг. Энэ хүн бол хэл хүчгийн ухааны доктор. Профессор. За тэгээ энэ хүний бүтээсэн тойрол судалгааны одоо өчүүхэн хэсгээс нь би нэг 2-3 хаан зүйлийг онцлоо шүү дээ. 2-3 зүйлийг онцлоход ийм байна. За тэгээд энэ хүн болохоор зүгээр 2014 онд гарсан. Тэгээ 2020 онд одоо дахин хэвлэлтэнд орсон бүтээлийг нь бидээ сая 3 бүтээг нь л яриад байгаа. Тэрнээс биш энэ хүн чинь зүгээр хэл соёлоо дээдлэх
цаад утга нь түүнийг судлахад баримт болон боловсруулсан хүргэсэн хэлбэр нь туйлын ойлгомжтойгоор бидэнд үлдээсэн. Тэгэхээр тэр түүх өмнөх хэл яриа дуудлага бичгийн соёл те энэ болгоныг судалж явсараагаад за чи эцсийн эц чи бол монгол хүн. Яаж чиний хэлийг чинь өөрчлөөд кирилл мэрэл болгосон байж болно. Гэтэ би кирилл дээр чинь чиний тэр түүхийг чинь дахиад тавьчлаа. Энийг хар. Энэ чинь чи монгол хүн шүү гэдгийг буулгаад тавьчих. Монгол улсын их сургуулийн доктор профессор Гант Тогтох нь Монгол угсаатны хэл аялгау, бурайд судлал, хэв заншил, аман яруу найраг, заншилт үг хэллэг, толь бичиг, сурвалж бичиг, үсэг бичиг судлал, бөө мөргөл, Монголын нууц товчоос судлал, үгийн сангийн судлалын чиглэлээр нийт 140 гаруй эрдэм шинжилгээний бүтээл гаргасан хүн энэ. Бид нар өнөөдөр сая нэг 3-ыг нь ярих гэж би бүсээ бүр наан цаана ороод өөрийгөө ч ямар ачааг үгээ мэдрээд те одоо ингээл хэл гэдэг юм аялгау тэтэр хүртэл бүдрээд ингээ яваад байгаа байхгүй. Гэтэл энэ хүн чинь бидэрт 140 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хийж үлдээсэн. Тэгвэл эндээс зүгээр жоохон дуртахад байна штэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл нь 58 ширхэг байна. 58 ширхэг. Ном сурах бичиг үүгээр дамжуул бидрийг ингээд энийгээ бити алдаасаа гэж бидэрт хийж өгсөн байх нь шүү дээ. Энэ сурах бичгээр 33 сурах бичиг байгаа. Ном сурах бичиг. Тэгээ эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл нь 46 том илтгэл байдаг. Сурталчилгааны нийтлэл өгүүлэл 9, шүүмж 2, хянан тохиолдуулсан ном 2, зохиол бүтээл нь 23, эрдэм одоо эмхтгэж найруулсан ном зохиол нь 3. Тэгээ баримтат болон уран сайхны 3-ыг бид бүхэнд хийж үлдээсэн байх нь. Тэгээд Монголын радио, телевизийн фонд болон вебсайтад нийтлүүлсэн нийтлэл өгүүлэл 4 ширхгийг хэвлүүлж туурвсан байдаг. Тэгээ Монгол Улсын их сургуулийн профессорын эрдэмийн өв шинжилгээний өгүүллийн чуулган хуралд 2 бот хэвлүүлсэн байдаг. Үүнээс л одоо өнөөдрийн Монгол Улсын их сургуулийн манай одоо судлаачид багш нар гэдэг юм уу те профессорууд гэдэг юм уу үүнээс бас л ерөөсөө уг үндсээ авч л өнөөдрийн одоо юмуудыг бүтээж хийж яваа гэсэн үг байхгүй. Тэгээ энэ бол одоо манай Монгол судлаачид дэлхийн одоо Монгол судлаачид байна шүү дээ те тэднэрт хүртэл үнэт өв болж байгаа ийм зүйл. Тэгэхээр энэ эрх хүмүүс маань яаж барсан бэ гэмээр ийм том зүйлүүд хийж үлдээд юм бэ. Бид нар өнөөдөр нөгөө аяг хооллынхаа төлөө те нэг амьдрах нэг дөрвөн одоо цементэн дундах цементэн одоо хой шугуу бүтүүлж байгаа тэндээ амьдрах юм. За тэгээ унах машин, тэгээ машинаа нэг хаана байрлуулах вүлээ гэдэг юм нэг аялах зугаалах ийм юм бодоо явж хахад энэ хүмүүс тэрнээс илүү Монгол түүх, үүх соёл чи хэн блэ, чи яаж үлдэх вүлээ. Тэрийг ингээд чи Монгол хүн шүү дээ. Чи Монгол үчиг одоо үз гэдэг юм уу те чи Монгол үчиг ингэх ёстой гэж тэр дарангууллаар юм уу хилээд тэгж ойлгодог юм аа. Тэгэхээр тэр хүмүүсийг чинь урд нь гаргаж ирж тавих ёстой маа гэдгийг л ойлгоцсон л. Тэгээд амьдралаа түүний төлөө зориулсан хүмүүс байдаг юм байна. За тэгээд энэ хүний одоо эрдэм цол зэргийн хувьд гэх юм бол 1993 онд Гончин Гант Тогтоход бурайд аюулгууны үгсийн сангийн бүрэлдэхүүний онцлог сэдвээр хэл бичгийн ухааны докторийн зэргийг хамгаалсан байдаг. 2006 онд Монгол зан үлийн аман яруу найргийн уламжлалт сэдвээр шинжлэх ухааны доктор зэргийг хамгаалж байгаа. 1998 онд болохоор Монгол Улсын их сургуулийн дэд профессор 2006 онд профессор цолонд хүрсэн байдаг. Дээрээс нь 2018 онд Монгол Улсын гавьяат багш цолыг тус өртсөн. 2018 онд ч бүр. За ингээд Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн профессор шинжлэх ухааны доктор Гант Тогтох нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр өвчнөе удмаас өгөөд болсон байдаг. Одоо ингээд саяхны 2019 он хүртэл те бид бүхний дунд амьдарч ирсэн байгаа байхгүй. За төгсгөлд нь гэх юм бол энэ юмыг үргэлжлүүлнэ гэдэг нь гоё шүү. Энэ бол хамгийн гоё зүйл. За мэдээж одоо хаа байсан 1974 он түүнийг одоо ойлгож энэ хүнийг ойлгож хамтдаа амьдрна гэдэг бол те бас нэг тийм мондгал эмхтэй байх гэдэг бол. Тэгэхээр 1974 онд Баярхүү хэмээх эмэгтэйтэй нэг гэр бүл болсон байгаа заяа. За Баярхүү гэдэг эмэгтэй хувьд хамт гэр бүл болоод энэ хоёрт маань 4 хүүхдийг өсөж хүмүүжүүлсэн. Тэгээ эхнэр Баярхүү нь болохоор шүү дээ те хамгийн гоё нь Монгол хэл уран зохиолын багш. Айгүй гоё заяа. Тэгээ ерөөсөө энэ хүмүүс чинь нийлээл энэ бүхнийг бүтээж байгаа шүү дээ. Ер нь бол тэгээд түүний том охин нь яг хуу ээжийнхэн талаар дурсагтай гэсэн байгаа. Ээж минь болохоор олон жил багшаар ажилласан. Тэгээд тааж авсан ангийнхаа хүүхдүүдийг өстэй аимшигэр халамжилдаг, дэмждэг. Тэгээ төгсөөд явсан хойно ч гэсэндээ ерөөсөө ардаас нь найз нөхөд мэт ийм дотн харилцаатай байдаг. Ийм эгэл ингүүн сайхан багш хүн байсан юм аа манай ээж. За аавын хувьд бол болохоор те бүр нүсэр том судалгааны бүтээлүүд те Монгол төмнийхээ энэ зүйлүүдийг ингээд аваа явдаг. Ийм хоёр хүн байсан. Аав маань болохоор айдуу зөөлөн, харин ээж маань болохоор шургуу, чанга, тийм бадрангуу цаваа тэсвэр төвчээртэй ийм шулуун шударга ийм хүн байсан. Аав ээж болохоор ингээд зам төлөвийг нь харахаар хоёр өөр өнцөг гэдэг байгаа байхгүй. Гэхдээ ерөөсөө ингээд хамтдаа цул болцсон. Тэгээд ерөөсөө гэр бүл өөр хүмүүстэйгээ хөвж гисэндээ хийсэн бүтээсэн хөвж гисэндээ асар их. Тэгэл ингэж байгаа. Аав маань болохоор даруй номхон, ээж маань болохоор ориглон бардам.
Аав нь болохоор аниргүй амгалан бол ээж нь дуутай хууртай. Аав маань даамаа эрдэмтэй бол ээж маань түргэн гүйцэтгэлтэй. Ийм хоёр хүн байсан. Эсрэг тэсгийн төлөвлөд байсан хэрнээсээ нийлж хөглөгдөж энэ амьдралыг бүтээж тэгээд аль аль нь хийсэн бүтээсэнтэй ингэж амьдралыг туулсан байдгаа гэж охин дуулсан байгаа байхгүй. Тэгээд хүүхдүүд нь ийм хүмүүсийн хүүхдүүд чинь хар багаасаа ээж аав хоёр нь юуны төлөө яваад байгаа. Энэ гэр бүлийн үнэт зүйл, энэ гэр бүлийн зориг шал ондоогоор тавьж байгаа байхгүй. Тэнгууд хүүхдүүд нь нийлээд ган тогтох гэдэг сан байгуулж байгаа юм. За сан байгуулаад заяа бүр хийсэн амар гоё. Ган тогтохын одоо энэ үр хүүхдүүд нь санаачлаад аавынхаа нэрмжид санг байгуулсан. Тэгээ үр хүүхдүүд нь болохоор аав нь угаасаа л хүүхдүүдтэй хэлж байгаа шүү дээ. Хил бол ард түмний оршихуйн үндэс юм шүү. Хар багаас нь хэлсэн байгаа шүү дээ. Хил бол ард түмний оршихуйн үндэс нь. Соёл бол үндэснийх нь язгуурна. Тэгэхээр бид нар хил соёлоо гэж яриа явуулдаг. Хил бол ийм, соёл бол ийм, тусдаа зүйл. Гэхдээ энэ хоёр маань өөр өөрсдөө гэсэн ийм чухал зүйлс. Тэгээд хил соёл хоёр нь үндэснийхээ ирээдүг баттгах үнэт зүйл нь. Ирээдүг нь баттгах. Тэгэхээр одоо 3,000 он гэж бодъё те. 3,000 бид нар бол Григорийн тооллоор явж байгаа шүү дээ яг ясам дээр. Өөрсдийнх нь тооллыг ч гэсэндээ хайцсан л байхгүй бас л. Тэгмүүд Григорийн тооллоор явлаа ч гэсэндээ 3,000 он гэхэд бид нар хил маань байх хэрэгтэй те. Соёл маань байх хэрэгтэй. Тэгвэл соёл гэдэг чинь ерөөсөө л энэ гэр, хувцас, мал аж ахуй, баяр наадам юу гэдгийг те. Үнэт зүйл энэ болгон маань соёл нь шүү. Хил маань бол ийм очтой. Хил маань бол бичгэн шүү. Бичгэн ийм шүү гэд яг л нөгөө нэг энэ хэлж байгаа хүмүүдэл ухаал хаа хүрдгийг цаашаа нүртэл гараа явуулаад өнөөдрийг хүртэл татаж авчихсан хүмүүс байгаа байхгүй. Тэгсэн чинь ган тогтох сан биш үү те. Зүгээр нэг сан байгуулаад дуусчих. Сан яад юм гэхэлэр тэгвэл яг энэ чиглэлд явж байгаа дараагийн залуучуудын бид дэмжих хэрэгтэй байна гэсэн байгаа энэ хүүхдүүд нь. Тэгэн гутлаа ерөөсө зоригч тэр үнэт зүйл үнэмшлийг нь үргэлжлүүлмээр байна. Аавынхаа энэ үнэмшлийг залуу судлаачдыг дэмжих хэрэгтэй байна. Тэгээ монгол хэл, монгол соёлыг судлах үйлсэд нь бодиттой тусдам хүргэж явах хэрэгтэй байна. Өр хүүхдүүд нь энэ санг байгуулж байгаа. Тэгээд магистр, докторийн түвшний залуу судлаачдад чадхаараа тэтгэлэг олгоё. Өөрсдийнхөө одоо нэг ажил хөдөлмөр үр шимээрээ одоо ингээд аавынхаа сан нээжтэй те. Тэгээд ерөөсө тэр сан дээр үр хүүхдүүд нь мөнгө төгрөгөө цуглуулж хагаад яг аавын маань энэ үйл хэргийг өргөжлүүлээ явж байгаа. Дөнгөж гарч ирж байгаа нугарч болгоцчгүй тэр залуучуудыгаа чадхаараа бид нар өөрийнхөө амьдралаас илүүчтэй гэж байгаа байхгүй. Айгуу гоё яваад те. Тэгээд ингэсэн. Тэд магистр докторийн түвшний залуу судлаачд тэтгэлэг олгож судалгааны бүтээл хэвлүүлэхэд нь тус тэм үзүүлмээр байна. Мөн хэл соёлын чиглэлийн төсөл тийм судалгаа байх юм бол чадхаараа дэмжиж ажилламаар байна гэсэн юм билээ. Тэгээ яг энэ цаг үед Монгол Улсын их сургуулийн ууган бүрэлдэхүүний нэг Монгол хэл шинжилгээний тэнхимийн 80 жилийн ой болж байгаа байхгүй. За тэгээ энэ 80 жилийн ойг тохиолдуулаад аав гэсэндээ энэ гүйцэтгэж явсан шүү дээ, тий. Тэгэнгүүт энэхүү арга хэмжээнийх нь үеэр ган тогтох гэдэг одоо энэ сан байна шүү дээ, тий. Энэ аавынхаа нэрийн төлсөн хүүхдүүд нь ган тогтох сангийнхаа эхний жилийн тэтгэлгээ гардуулсан байгаа байхгүй сая. Гэсэн чи хинд гардуулсан гэсэн зэ айгүй гоё. Ган тогтох сангийн эхний тэтгэлгийг шүү дээ. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн хэл шинжилэл хөтөлбөрийн магистрантад сурж байгаа Амарбаатарын Алтан сувд гэдэг хүн байгаа. Энэ хүнд яг энэ тэтгэлгийг гардуулсан. Тэгээ Алтан сувд маань юугаар энэ тэтгэлгийг олж авсан юм бэ гэхээр шүү дээ. Дарь ганга аман аялгауны үгийн сангийн судалгаа гэдэг бүтээлийг хийсэн байсан. Тэгээ энэ дээр нь одоо манай энэ ган тогтох гэдэг хүний маань үр хүүхдүүд нь сан байгуулад сангаараа энэ хүүг цаашаага энэ хүүхдийг те өргөслөд яваарай гэдэг тэтгэлгийг олгож байгаа жишээ нэг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн одоо энэ том сэхэтнүүд энэ гүн ухаантнуудын маань дэлхийд болоод байгаа үүх те юмаа судалж байгаа дэлхийд болоод байгаа тэр нийгмээ ойлгоод ингээд тэгвэл эндээс гарах гац нь юу юм гэдгийг хараад тэгээд өөрийнхөө тэр зүйлсийг ингэж хийж үлдээдэг. Энэ нь өөрийг нь яг энэ амьтаа байлгадаг. Хэдэн зуун жилийн турш энэ ган тогтохгүй амьтаа байна гэсэн үг байхгүй юу? Тэр оюун санаа нь өргөжлөл яваад байгаа учраас. Тэнгууд энэ зүйлийг өргөжлүүлэх хэрэгтэй юм гэдэг нь үр хүүхдэнээс ойлгоцсон байгаа байхгүй юу? Яаж өргөжлүүлэх гэдгийг мэдчихэж байгаа байхгүй юу? Одоо жишээл Цэвэн Жамсраанов гэдэг бид нар нөгөө нэг бас л бурайд нэрээр гэдлэгдэг те. Гэтэл Цэвэн Жамсраанов ч юм болохоор Жамсрангийн цэвэ Монгол төмний маань оюун санаа нь эцэг байхгүй юу? Хаав байсан 1920 одоо 10 хэд оноос ахуулаад 20 хэд онд бүх болж байгаа үйл явдлыг ойлгож явж байгаад хитгэн өгүүлбэрийг онцолдог. Хитгэн өгүүлбэрийг онцлонгуутлаа Монгол улсын үндсэн хууль дотор нуудаг байхгүй юу? Маа. Энэ бол ерөөсөө Монголын одоо Монгол улсын үндсэн хууль шүү. Энэ бол Монгол хүн шүү гэдэг. Одоо Монголын анхны тэр 1924 онд батгаж байгаа үндсэн хууль дотор нуудаг. Тэгсэн чинь тэр өгүүлбэр одоо хүртэл те 100 жилийн дараа гэхэд үндсэн хуулийнх нь гол сүнс нь болсоор явдаг. Ингиж энэ их хүмүүт чинь яг 100-аар дамжиж одоо нөгөө нэг оюун санааны эцэг байж явдаг байхгүй. Тэрнтэй адилхан ган тогтохгүй бас энэ хийж бүтээсэн зүйлс бол
бид бүхэнд чи хэн бэ? Чиний хэл юу вэ? Чиний соёл юу вэ? Чи дэлхий дээр байгаа энэ Монгол түмэн гэдэг чинь те ямар вэ? Бид нар зөвхөн өнөөдөр ингээд монгол хэлээр ярьж байгаа гэдэг юм уу? Энэ хэлээр хязгаарлагдахгүй шүү, те? Энэ аялгаугаар хязгаарлагдахгүй шүү. Бид нар чинь юм нутгийн аялга гэдэг зүйлтэй. Энэ болгоны ямар холбож идэг зүйл маань монгол бичиг маань Монгол бичиг маань тэгвэл ямар аялгаутай яасан ийсэн. Тэгвэл одоо бид нар яаж салчаад байгаа нь тэр болгон дээр нь тэгвэл дуудлагыг нь судлаад эргүүлээд чи ийм шүү гэдгийг эргүүлж хамтчихэд гэсэн үг. Эргүүлээд хамаадаг гэсэн үг. Ингээ задаад явж байгаа бол эргүүлээ хамаадаг гэсэн. Ийм зүйлийг хийсэн эрхмийн талаар өнөөдөр мэдүүлээ. Зүгээр 2 3 хаан ажлын дутахад л ийм байна. Гэтэл цаана 140 гаруй бүтээл нь байна шүү дээ. Тэ? Яста гайхамшигтай юм аа. Үнэхээр агуу байгаа шүү дээ. Тэгээд хараа энэ хүн өөрийгөө ийм хийчлээ, би ийм мундаг гэж явсангүй. Энэ хүн даруй төлөв. Ер нь аль болох энгийн байхыг хичээсэн байна. Хаа байсан 2018 онд гавьяат багш болж байгаа юм тийм. Тэгээ өөр хүмүүс бол би гавьяат авах хэрэгтэй гэдэг хөвцөлтөд явж ич мэдээ. За яг энэ ч одоо яг. Гэхдээ яг мэдээж энэ нэвтрүүлгийг хамтрахад энэ нэвтрүүлгийг бүтээхэд одоо ингээд нэг аавынх нь тэр үргэлжлэл гэдэг чинь тийм хүүхдүүд нь тэр үнэт зүйлийг мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд сам ангийн байгуулж штэ тийм. Тэдний хамт олон маань мэдээж одоо ингэдэг штэ. 100 жилийн хойно болсон гэд нэг одоо хөшөө босгох ч гэдэг юм уу эсвэл юу гэдгийг тийм ингээд өнгөрдөг. Гэтэл энэ аавынхаа хийсэн бүтээсэн болгоны цааш нь дамжуулаад гэхдээ дамжуулахаас гадна аавынх нь тэр үнэт зүйл үргэлжилж байгаа тэр зүйл шүү дээ оюун санааны тийм тэр зүйлийг нь энд нэг 18 дэх хүүхэд нэг 20 эдтэй хүүхэд бариад гүгэдэг байхгүй. Тэрийг харчаад тэрийг хүүхдүүд нь дэмжинэ гэсэн үг байхгүй. Аавынх нь л одоо сүнс үргэлжилж гэсэн үг шүү дээ. Яг тийм. Тэнд нь дэмжээг өгöd гэсэн үг. За баярлалаа гэнэ. За баярлалаа. Үнэхээр сайхан дугаар байлаа. Үнэхээр сайхан хүний тухай ярьсан баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань импортлогч биш үйлдвэрлэгч орныг хамтдаа бүтээн евротой Multipack компани болон чанартай амтраа евротой FS Construction event тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгийн од мөндөр хажуугаар хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.